Аста юм л энэ та хоёлаа ч Харин би яг чамайг тэгж бодсон юм аа. Эртэц чи чинь нэг шилжил тоглох гэж нэ тэрээгээд нэг хальт нэг дор нэг зүгээр чатан дээрээ хилээд өнгөрөхөр ми чамайг заас юм болж байгаа маань та гэж бодол өнгөрсөн дөө. тий яг хоо тэрэг тэгтээ хоёлаа дараа ярих юм уу? Хоёлаа шууд сэтгэл рүүгээ оруул яасан. Тэгэхгүй бол нөгөө сонь сайхан ярьсаар байтал. Товчхон хуваалцчих юм уу зүгээр хальт. Ойрынхоо сонь сайхныг. За тий. Би саяхан ханаад хүрээд ханаад хүрээдээ идгээд хоолой жоохон пар гэсэн байгаа. За яах вэ? Зүгээр штэ. Тий нэг сонь. Сонь номер 1. Номер 2 маяр нь юу яа? Тийм том сонин гэх юм бол ажлаа сольсон. Нэг Prestige Employment Solutions гээд энэ болохоор Австрали дахь хөгжлийн бэрхшээлтэй залуу хүүхдүүдэд ажил олгоход тусалдаг тийм компани байхгүй юу? Тэгээд Австралич нэг цаанаасаа засгийн газраас нөгөө хөтөлбөрүүд ингэж хэрэгжиж идэг. Нөгөө залуучуудаа дэмжих хөгжлийн бэрхшээлтэй гэд монголоор хэлэхээр нөгөө айгүй ингээд ямар нэг нэг бие физиологиороо ямар нэгэн асуудалтай юм шиг шууд ингээд төсөөл буудаг штэ тий. Энд ч болохоор нэг disability гэхээр тэр нөө mentally шүүжиж болно. Айгүй өргөн хүрээтэй юм шүү дээ. Тийм тэгээд залуу гэхээрээ youth гэхээрээ 25 наснд хүртэлх насны тийм залуучуудад ажил олоход тусалдаг гэсэн. Тэгээ одоо ажил олгогч ямар ажил хэмээр байгаа одоо ямар өөрөө ямар чадвартай юм ч гэдэм үү. Тэгээ нөгөө нэг хөвчлэн одоо хүүхдүүд болохоор аутизмтай ч юм уу тий. Тийм эсвэл бол бүр зүгээр одоо ингээд ADHD, ADS одоо ингээд жижиг сажиг одоо депресд орсон ч юм уу тий. Тиймэрхүү ингээд нөхцөл байдалтай хүмүүс байдаг хүүхдүүд байдаг байхгүй юу? Тэгээд энэ сар өнгөрсөн 11 дугаар сарын 1-ээс шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тэр нь болохоор Inclusive Employment Australia гэдэг. Тэгээд тэр project дээр энэ компани болохоор тендер дээр нь ялаад тэгээд одоо тэр project-ыг авсан гэдээ ажиллаж явж байгаа байхгүй юу? Тийм тэгээд би болохоор яг тэр IEA project дээр нь ажиллаад явж байгаа гэсэн үг. Чиний role чинь юу ах юм? Маркетинг хуучных шиг байх юм уу? Эсвэл өөр? Үгүй миний болохоор program assistant. Тий project биш нэг program гэх юм байна. IEA Inclusive Employment Australia гэдэг нь болохоор програм байхгүй юу? Чи зүг. Тэгэхээр би болохоор яг нөгөө одоо тэр хүүхдүүд чинь ингэдэг өмнө нь бас юм ажил олох юм юутай провайдертай байсан байхгүй юу? Одоо цаанаасаа ингээд харьяаллаад өгчдөг. Одоо энэ хүүхдүүдэд ингээд энэ газруудад энэ хүүхдүүдийн тусланаа ажил олоход тусланаа гэд. Тэгээ нөгөө айгу удаан хугацаанд ингээд ажил олохгүй ингээд явснаа. Тэгээ хөтөлбөр нь бас шинжлэгдснээс болоод манай компани дээр ингээд айгу олон шинэ одоо үйлчлүүлэгч нар гэх юм уу ирж байгаа. Тийм тэгээд тэр хүүхдүүд одоо ингээд над дээр цаг захиалаад government site руугаа ороод тэгээ нөгөө нэг бүртгэл энтрэ хийлгээд ингэнгүүт нөгөө ажил олгогч тэр одоо туслах хүн дээр нэг консалтант одоо би одоо консалтант нахгүй юу. Тэгээд цаг захиалангууд нь онлайн юм уу эсвэл in person юм уу митинг хийгээд тэгээ нөгөө хүүхдтэйгээ танилцаад тэгээд мэдээж нөгөө нэг
бас нөгөө нэг шалгагдсан ирдэг цаанаасаа нөгөө диагноз нь ингээд яцсан. Одоо энэ хүүхэд ингээд ийм асуудалтай гэдэг ч юм уу тэр нэг мэрэгжлийн шатанд эмч psychiatrist юу гэдэг тэр болгоноор ингээд дамжицсан ирдэг байхгүй бичих цаастайгаа. Тэгээд тэр мэрэгтэй танилцаад тэгээ нэг хүүхдийн нөхцөл байдалтай танилцаад за тэгээд одоо чи яг ямар хуу баймир байгаа юм бэ? Ямар хуу ажил хиймээр байгаа юм бэ? Гэт тэгээ нөгөө хүүхдэд нь тохирох, таарах, бодо хийж чадах. Тэгээ зарим хүүхдүүд чинь туршлагатай, туршлахгүй байж гэдэг юм уу. Тэгээ сонирхол дээр нь үндэслээд тохирох ажилтанд зочлог өгдөг байхгүй юу? Тэгээд тэр хүүхдэд одоо тренинг хэрэгтэй байж болно. Эсвэл бол нөгөө аутистик ч юм уу иймэрхүү нөгөө disability хүүхдүүд чинь бас айгүй юм нөгөө юутай өөртөө ихтгэлгүй ч гэдэм үү те. Тэгээд нөгөө experience-гүйгээсээ болоод бас ингээл одоо ч ингээд хүүхдүүд бас нэг жоохон хүнтэй ингээл яаж харьцаж марцгаа мэдхгүй нэг тийм байдаг шүү дээ үрхий. Харилцааны асуудал айгүй ихт болсон сүүлийн жоохон залуу хүүхдүүд нь одоо жоохон ментор хийдэг ч юм уу ингээд коучинг хийж мэдэг. Тийм. Тэгээд ингээл одоо залаад явна л гэсэн үг. Тэгээ нөгөө ажилд орохоос нь ихсүүлээл ажилд орчлоо гэж бодоход тэр ажил дээр нь одоо доктортой удаан урт хугацаанд амжилттай ажиллах тэрийг дахиад ингээд яагаад явдаг л гэсэн үг. Ер нь бол тийм. Янзтай л юм байна. Манай Монголд байдаг бол сайхан л үйлчлэг юм да. Тийм эднийх чинь нөгөө нэг нийгмийн халамж энэ төр мангар сайн юм чинь тий. Тийм юм хийж байгаа. За тэгээд шинэ ажилд ороод эхний хэдэн өдрүүдийн experience ямар вэ? Одоо би 3-7 хоног л 3-7 хоногт л орж байна. Айгуу жижигхэн компани цөөх хүмүүстэй. Тэгээд айгуу гоё байгаа надаа. Нэг хийж байгаа юм маань надад айгуу таалагдчихж байгаа. Маркетингийн юм ерөөсөө би хийхгүй байгаа. Тийм тэгээд task to task. Тэгээд нөгөө 2 дугаарт манай захирал хятад эмэгтэй байхгүй юу? Тийм болохоор надад удирдлага маань айгуу таалагдчихж байгаа бас. Айгуу хятадууд чи ер нь бол жоохон нэг тийм шулуухан. Бүрийн хэлээд идэггүй. Тэг өмнө болохоор би Австрали удирдлагын дор ажиллаж исэн. Нилээн бүрийн хэлдэг байсан. Тэгээ нэг айгуу их төөрдөг би. Заримдаа тэг тэрэндээ айгуу их ингэж стресс шаналдаг байсан байхгүй юу? Тэгээ одоо болохоор эхний 3-7 хоногт айгуу гоё л байгаа. Тэгээд надаа ингээд би бас жоохон яана гэдэг дандаа л ер нь бол айдтай байдаг. Нөгөө гадаад ажиллаж байгаа гэдэг утгаараа айгуу нэг тийм жоохон айдас тээдэг юм уу чадахгүй л яана ойлгохгүй бол яана гэдэг айдас бол мөнхийн юм байж идэг. Тэгээд тэрийг яаж давж гараад ингээд амар гоё мэдрэмж, хөнгөн мэдрэмж аваад байгаа юм болоо гэд бодсон чинь маань захирал надад нэг үг хэлсэн. Тийм ингээд зүгээр ингээл ирээл ирцэн байхад чинь л ингээд ирээд ингээд чи ямар нэг юм хийгээд туслах чинь л ингээд болноо гэжсэн байхгүй юу. Одоо нэг тийм айхтар ингээд надаас амар юм амлалт аваал ч юм уу те. Амар хүлээлт ингээд ерөөсөө тгийгүү. Тийм тэгээд тэгж хэлсэн нэгэд амар олон юм ярьсан дундаас айгүй тэгж хэлсэн гэж сэтгэлд айгүй үлдсэн болохоор би бас айгүй нэг тийм гой хөнгөн ингээд байгаа. Тэгээд айгүй гой нөгөө нэг өөрөө бас нөгөө тэр коучинг энтер хийдэг энэ салбарт айгүй удаан ажиллаж байгаа хүн баггүй юу. Тийм болохоор ерөнхийдөө нөгөө нэг хүн багийнхантайгаа айгүй зөв харилцдаг гэх юм уу. Хүнтэй яаж харилцаа мэддэг хүн байна гэж үү? Тийм. Тэгээд тийм болохоор тэр нь бас айгүй гайхаад байгаа. Одоо айгүй ингээд зөв чиглүүлдэг ч гэдэм үү те. Тэгээ нөгөө анханасаа ажилд орохтой болохоор би ингээд би болохоор ингээд юм visually ингээд харж чамал ингээд сурчдаг хүн гэдэг ч юм уу. Тэр мэрийг ингээд хилцэн болохоор айл болох надад ингээд харуулах гэдэг ч юм уу те. Энийг за ингээд ингээ шүү тэгээ шүү гэл. Тэр мэр нэг амар clear. Тийм болохоор надад ингээд амар юм confusing мэдрэмж төрдгүү. Тэгээд хятад хүн болохоор бас англи хэл нь мэдээж 2 дахь хэл нь байгаа болохоор бас айгүй нэг тийм би ч гэсэн ингэ юм ойлгохгүй юм гарлаа гэж бодоход фильтрээ тахгүйгээр асуудаг гэх юм уу. Яг юу гэсэн үг юм дахиад тайлбарлаад өгөөч гэдгийгээ одоо ингэ нэг тийм заримдаа нөгөө ингэ айгүй жоох юм
ойлгохгүй байна гэж бодоод намайг дутуу үнэлжүүл яана гэдэг айц өмнөх ажил дээр аягүй гардаг гэсэн. Яа тэгэхээр удирдлагууд маань дандаа Австрали хүмүүс байдаг гэсэн болохоор тэгээд тэр тун ингээд ямар нэг юмыг заримдаа ойлгохгүй ингээд мис хийх ч юм уу тий. Тэгэл яана би нэг ингээд ингэсэнгүүтэй гэ тэгэл би ч өөрөө нэг жоохон overthinking хийдэг хүн чинь тэрэндээ шансаар агаал амар жижиг юмыг амар том болгочдөг ч юм уу тиймэрхүү юм аягүй гардаг байсан. Одоохондоо тийм ялгаа байгаа. Гоё л байгаа. Тэгээд би энийг айгүй утга учиртай. Тэгээд өмнөх ажил маань бас ер нь community based хүмүүст бас ингээл тусалдаг multicultural-ыг ингээд дэмждэг тийм ажил байсан. Гэхдээ манай тэр өмнө их ажиллаж исэн компани болохоор нэлээд том компани. Тэгээд жоохон нэг юм шоуны компани байсан юм шиг надад зүгээр санаа. Одоо ингээд бодоход бас жоохон нөгөө яг бас ингээд чин сэтгэлээсээ ингээд хүмүүст туслахыг хийхээсээ илүү жоохон орондох гээд идэх ч юм уу тий ингээл нэг тэгсэн болж харагдах гээд идэг тий нөгөө нэг дараагийн жилийнхаа фандыг авах гээд гэдэг ч юм уу ингээд тийм юмд ингээд зарим зүйлс айгу харагддаг байсан юм шиг санагддаг байхгүй юу? Зарим зүйлийг орондоо таях ч үгүй юм уу за тэгсгээд хичгээ гээд нэг тиймэрхүү юм ингээд анзаарагддаг байсан нь жоохон итгэл үнэмшлийн маань ингээд унгаагаад байдаг байсан юм шиг. Тэгээд одоо болохоор хийж байгаа ажил маань айгүй нэг юм жижигхэн компани тэгээд нэг тийм амар том зорилт тавьчаад ингээд идэггүй. Тэр одоо хүүхдүүдэд ингээд чинь үнэхээр ингээд туслая гээд ингээд үнэхээр ажилдаа орцсон удаа хугацаанд ингээд явж байгаа тиймэрхүү нөгөө нэг харилцаатай хүүхдүүд ингээд тэр байдаг болохоор хийж байгаа юм маань сая утга учиртай гоё жинхэнэ ингээ гоё санагдаж байгаа. Тэгээд би нэг айгу урт хугацаанд гоё надаа ингээд үргэлжлээсэй гэж байгаа. Нэг юм том сонирн байна да. Вау, гоё юм. Юу гэж хэлмэр юм бэ? Ерөн зүгээр нөгөө нэг би өдөр бас нэг юм ном харж исэн байхгүй bullshit jobs гэдэг. Тэгээд энэ дээр нөгөө нэг зохиогчийн гол гаргаж тавьж байгаа санаа нь болохоор орчин цагт ингээд ажлын тухай ойлголт одоо юу гэдэг дээр үеихээс өөрчлөгдсөн юм байна л да. Тэгэнгүүт тэрэн дотор ингээд одоо ингээд энэ капиталист нийгэм яаж ингэж нөгөө функшн хийж ингэж ажиллагаатай байдаг гэхээр зарим тохиолдолд зүгээр юм дүр хэсгсэн ч юм уу эсвэл зүгээр ингэж ажил хийж байгаа юм шиг харагдах ч юм уу нэг тийм performative байдлаар ямар ч хэрэгцээгүй амар олон тооны ажлын байрнууд гаргаж ирдэг. Тэгээд өөрөөр хэлбэл нөгөө төрийн байгууллагт болохоор яг үндэ нөгөө нэг ажил хийдэг нэг хитгэн хүн байдаг үлдсэн зүгээр нэг ажил хийж байгаа юм шиг дүрсгдэг гэл манайх яриад шүү. Яг тиймэрхүү ажлын байрны талаарх жишээг ярьсан тэр ном багхгүй юу. Тэгэнгүүт тэр нь нэгдүгээрт яг эдийн засгийн талаасаа шал хэрэггүй олон хүмүүс ингээ ажил ямар утга учиргүй яг ингээд ямар ч ажлын байр яг нэгдүгээрт ингээ гаргаж байгаа. Гэхдээ тэр ажлын байр нь яг ямар ач холбогдолтой ямар одоо meaningful contribution хийж байгаа вэ гэхээр ерөөсөө тийм юм байхгүй болонгууд тэр ажлыг хийж байгаа хүн нь тэр ажлаас авах сэтгэл ханамж нь ингээд байхгүй болчдөг. Өөрөөр хэлбэл тэр хүн өөрөө юу хийж байгаа мэдж байгаа. Яг одоо миний хийгээд байгаа юм чухал уу хүмүүс хэрэгтэй юу гэдгийг мэдж байгаа. Тэгэнгүүт өдөр тутам хийж байгаа юм ямар ч хэрэггүй байгаа нөхцөлд яг тэр ажлыг хийж байгаа хүн хамгийн юм depressing, the burnout болох ч юм уу ажлаас л англан биш байх. Амар олон хүчин зүйлсийн нэг нь болж таардаг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрний bullshit job гэдэг номыг би харчаад тэрний дараа дахиад нэг өөр ном харсан байхгүй юу. Тэгсэн тэр номон дээр болонгууд ажил мэргэжлийн тухай ойлголтыг ингээ орчин цагт бас ингээ яаж ингээ тэр ойлголтыг өөрчлөөд одоо энэ капиталист нийгэмд ч юм уу энэ корпорат соёлтой газруудад ажлын тухай ойлголтыг ингэж ойлголтыг дээр үеэс өөрчлөх замаар тухайн ажилтныг ингээд тэр ажлын байран дээр удаан тогтоон барих хэрэгсэл болгож ашигладаг гэж байгаа байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр одоо нөгөө нэг орчин цагт нэг юм агуулга яваад чи дуртай юм а passionate юм а хий тэгвэл тэр чинь ажил биш чи ингээд нөгөө хоббигоор ажиллаж гин гэсэн үг өнтер гэл тиймэрхүү клишэ ойлголтууд аюух явдаг шүү дээ. Тэр чинь яг үнэндээ тийм эрүүл ч юм уу эсвэл logical юм биш байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл ажил passionate ажилла хийнэ гэдэг ойлголт нь өөрөө
тухайн ажилтныг одоо жишээлбэл юу гэдгийг хэцүү хүнд хэцүү юмтай ингээд нүүртүүлжсэн ч гэсэн тэр хүн өөрөө ингээд би passion юм хийж нэг гэх юм бол тэр одоо хүнд хэцүү нөхцөл байдалыг илүү ингээд төвчих одоо юу гэх юм сэтгэлийн тийм нөгөө нөхцөл байдал үүсдэг юм байна л да. Тэгэнгүүт одоо өөрөөр хэлбэл тэр хүний тухайн ажлын байран дээр удаан байлгахын тулд орчин цаг дээр ажлын тухай ойлголт, passionate ажиллаа хийнэ гэдэг ойлголт чинь цаана нь явж тийм дагалд сэдэлтэй байдаг болж таарсан байгаа байхгүй. Тэр хоёр дахь ном дээр тэгж тайлбарсан байгаа байхгүй. Тэгээ бодохоор одоо нөгөө passionate дааг, юу дуртайгаа дааг, миний тэрэ гэдэг чинь амар bullshit ойлголт болж таарах гэдэг юм л да. Ягаад гэхээр хүмүүс ингээд би дуртай юмаа хийж байгаа гэж бодохороо зарим нэг ингэ төвчих боломжгүй юмнуудыг хүртэл ингэ төвчих гээд ингэ зовоод тэрнээсээ болоод айгүй их ингэ асуудал болоод ментали тэгэнгүүтээ ингэ хүн чинь өөрөө өөрийгөө question хийж ирэл би уг дуртай юм хийгээд байгаа мөртлөө яагаад би ингээд байна би энэ одоо миний буруу байна эсвэл би юу гэдэг чинь өөрийгөө question хийгээд ингээд нэг сонио дотоод зөрчил үүсдэг юм шиг санагцсан. Тэгээд одоо нөгөө контент бүтээдэг инфлюенсер хүмүүс чинь уг нь бол ингээл яг ингээ өөрийнхөө босс болол дуртай юм хийгээл дуртай сэдвийн талаар ингээл яриад байгаа мөртлөө чи одоо ингээ харж байгаа бол одоо миний сонсдог үздэг хардаг ч юм уу контент бүтээгчдүүд нэг хэсэг тэгж байгаа тэр хэд чинь амар амжилттай явж хагаад гинт алга болчдөг байхгүй. Ерөөс ингээд урмаргүй. Тэгэл нэг жилийн дараа 2 жилийн дараа эсвэл хэдэн сарын дараа ингээл гарч ирэл сэтгэл зүйн асуудлуудаа яриад ингээл burnout болсон нэгсэн тэгсэн гэл ярьдаг байхгүй. Тэгэхээр хүн хичнээн дуртай юмаа хийж байгаа ч гэсэн нөгөө тэрний цаана бас ингээд твчих одоо ачаал даах ч юм уу ямар нэг ийм хүчин чадал ийм хязгаар байдаг. Passion юмаа хийжсэн ч гэсэн тэгтэл бид нар нөгөө passion юмаа хийвэл огт ядрахгүй, огт цуцахгүй гэдэг нэг тийм сонин toxic ийм mindset-ийг ингээд нийгмээс суулгаад өгчөнгүүд тэр ингээд дотор одоо тэр хүн passion юм хийж байгаа мөртлөө ядраад байгаа мэдрэмж гэтэл нийгмээс чи passion юм хийж байгаа учраас юунда ядардаг ч юм уу чи дуртай ажиллаа хийж гээд ингээд нэг юм хоёрдмал юм хоёр өөр юм зөрчилтэй юмнууд ингээд дотоод гадаадаас ингээд хүнийг ингэнгүүт хүн айгүйх ингээд оршихуун хямралд ордог юм шиг санагцсан. Одоо нөгөө амралт ихэлцээ болохоор дураг байл гэж янз бүрийн ном эргүүлж хараал байна л да. Тэгээ би нэг ном уншижсэн чинь ингэж хэлж байгаа байхгүй юу? Motivation гэдэг бол зүгээр amateur хүмүүст зориулсан зүйлгээ тэр ном дээр ингээд нэг юм богинохон код хэлж байгаа байхгүй. Amateur гэдэг чинь ерөөхдөө нэг сонирхогчдыг л хэлдэг шүү дээ. Одоо эксперт биш зүгээр нэг юм сонирхдаг юм хүн байгаа тийм. Motivation гэдэг бол нэг amateur хүмүүс зориулсан зүйл гэж хэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл сонирхогчд бол зүгээр ингээд юм хийхэд бол заавал ингээд motivation, inspiration ингээд хаагаад байдаг. Яг хийдэг хүмүүс байдаг хөр зүгээр л суугаад хийдэг гэж олон юм ярилгүй хийдэг гэж ингэж тайлбарлаж байгаа байхгүй юу. Тэгээд тийг ингээ бодохоор нөгөө орчин цагт би тэгэд ингээ юм хийхийн тулд амар их ингээ юу яах гээд одоо юу гэдэг нөгөө онгод орохыг, мотивашн төрхийг, би тэрний passionate байхыг гэд ингээд амар олон кондишн тавиад байдаг болсон. Тэгээд нөгөөх нь орж ирэхгүй болохоор тэгээд ингээд нөгөөтгтөө ингээд гутраад ч юм уу тэг ингээд явдаг тухай байгаа байхгүй. Тэгэнгүүт тийм юм өрөөсө бодхоо болцгоо. Ер нь бол тэр ном дээр ингээд тайлбарлаж байгаа болохоор ер нь бол бид нар ингээд юмыг айгу хүндрүүлээд зүгээр байгаас нь илүү их complicated болгочтой юм байна л да. Бидний одоо дотоод expectation ч юм уу эсвэл одоо юу гэдэг overthink хийдэг ч юм уу юм хялбархаа юмыг ингээд бодсорогоод бүр улам ингээд хэцүү болгочдөг тий. Гэхдээ энэ бол одоо юу гэдэг зарим тохиолдолд үнэхээр хэцүү байдаг. Ягаад тэгэхээр бодолтой депресд орсон хүмүүс орноосоо босоод зүгээр усанд орох нь хүртэл маш их юм сэтгэл зүйн им энерги шаарцаагүй хэцүү ажил болчдөг гэж байгаа байхгүй. Тэгээ бодохоор үнэхээр хүний тарих ингээ юмыг ингээд ургуулад ингээ бодоод ах юм бол маш амархан зүйлийг ч маш хэцүү болгож хуурах юм чадвартай учраас тэр номдэр өөрөөхөө замд хүндлэсгөө болоо, асуудлыг хэтэрхий ингээ хүндрүүлэхөө болоо гэд ингээ ярьж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө чиний саяны тэр passionate гэсэн гэдэг дээр яг онсон санаа юу гэвэл би мэдэхгүй л байна л та. Ягаад тэгэхээр би ч гэсэн өөр дэрийг хайгаал явж байгаа хүн учраас тэр замдаа явж байгаа учраас. Тэгтээ зүгээр одоо миний бодоход за юу хэмтэй одоо би одоо нэг оройд гарсан хүн шиг мэдэхгүй л байна л да. Гэхдээ ер нь зүгээр би ингээд ямар ч утгартай ажлыг
зүгээр ингээд төвөгшөөхгүйгээр ингээд хийгээд иддэг болцсон аюу сонзоо ингээд тэрэнд би дуртай байна уу дургүй байна уу тэрнээсээ таашаа тавьж нүг тэгж нэх бодохгүйгээр зовлонтой гэдэг мэдээж байгаа мөртлөө ингээд хийгээл идэг л болцсон тань л та одоо жишээлбэл ингээд миний casual маш ч юм эсвэл ингээд эсгүй бол ямар ч новшийн ажлаас өөрт хэрэгтэй ямар нэг юм ингээд олоод аваа сурах ч юм уу те би одоо ямар ч хэрэггүй гэж бодож байгаа юмнаас хүртэл ингээд ямар нэг юм хэрэгтэй саалгаас сурцсан байх юм их сонио. Ямар гоё чадвар ээ. Тэгээ бодохоор мэдгүй одоо би үлдсэн амьдралдаа одоо заавал passionate юмаа сонгож бүр үнэхээр тэрийг ингэж яг мэдээж тэхэл авах л та нэг тиймэрхүү тэр араам дотор бол би яаж байгах нь ойлгомжтой. Тэгтээ зүгээр ингээд ажлынхаа бүх аспектыг би заавал дурладаг, хайрладаг байхаа албагүй. Ерөнхийдөө тэр хийж байгаа зүйл маань миний үнэт зүйлтэй айгүйх нийцдэг байх юм бол би тэрнээс таашаалах юм бэл. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл юм бусад хүмүүс тусалдаг ч юм уу эсвэл энэ ажил хин нэгэнд одоо ямар нэгэн утга учиртай гэж боддог нөгөө том зургаараа хэрэгтэй гэж ойлгох юм бол новшин байсан ч гэсэн хийгээл явах юм шиг санагдаад байгаа байхгүй надад зөвөр. За танаар юу миний зүгээр би нэг сонин сайхна ярьсан биш бүр амар том хилэлцүүлэг өрнүүлээ ажиллаа. Хоёулынхаа ур чадвар энэ штэ нэг жижиг юм аваад тэгэл цааш нэгээд олон юм яриад ургуулсан шүү. За танаар хадсан юу вэ? Надад ерөөсөө сони юм. За яг сая би нэг семестрийн төгсгөл хичээллүүдээ ямар ч ирсэн амар амжилттай хийж дуусгасан. Тэгээд нөгөө нэг би чамд нэг багийн ажилтай холбоотой нэг баах новшин юмнууд ярьж ил өмнө. Нэг хичээл дээр нэг багаараа юм болоод тэгээд би нэг entrepreneurship хичээл авсан байхгүй энэ семестр судалсан. Тэгээд энэ хичээл дээр ингээд нэг хичээлийн турш 4 бие даалт хийх ёстойгоос 2 нь багийн ажилласан байхгүй. Тэгээ анх бид хэд дөрүүлээ баг болоод тэгсэн нөгөө 3 маань ингээд гуруулаа интэг хүмүүслээсэн л да таарсан л да. Тэгээд ингээд семестрийн хагас хүртэл би ингээд нэг багаар хийх юмудаа хийх гээл ингээд бүгдийг наашин цаашин түлхээл ингээд алив удаа ингээ гээл чихнээс ингээд инх гээл хамгийн organize хийсэн чинь бүр хөдөлж өгдөг. Тэгэхээр би юу яагаад нэг удаа манай тэр хичээлийг тэр чинь одоо нэг юм бизнес нөгөө entrepreneurship гэдэг чинь нөгөө нэг гарааны бизнес гэж яриад шүү дээ. Гарааны бизнесийг ингээд санаа бахаас нь эхлүүлээд бизнесийн модель хүртэл ингээд эхлэлээс төсвөрлөл хүртэл нь яаж хөгжүүлдэг вэ гэдэг талаар ингэж эхнээс нь дуустал үзэж байгаа хичээл ахгүй юу? 4 бие даалтын хүрээнд нэг санааг барьж аваа чи тэрийгэ бизнес болгож хөгжүүлээд ингээд тэрнийгээ мөнгө тэрэн дээр тулгуурлаж яаж мөнгө олох юм яаж бизнес эргэлдүүлэх юм тэрийг тийм хөл юм хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө багийн гишүүд маань хөдөлж өгдөгвэ. Тэгээд 7 семестрийн талд нь явчихдаг бид хэдийн багийн ажил явахгүй байгаад гут нэг хичээл дээр би 2 одоо хичээл орж байгаа 2 багш байгаа байхгүй. Тэр 2 багш болохоор хоёулаа одоо яг нэг салбартаа ажиллаж байгаа давхар их тэр нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлт чиглэлээр ажилтдаг юм 2 мундаг. Гэхдээ хоёулаа залуухан айгүй мундаг эмэгтэй 2 багш дээр бид нөгөө хичээл үзчихсэн нэг тэр өдөр хичээлээс нь шууд багаараа авч гараад би асуудал надад асуудал байна. Би хүмүүстэйгээ хамтарч ажилламаар байна гэ бөөн драма үсгээд би ч драма үсгэх айгүй сайн хүн шүү дээ. Амар миний энэ шиг драма үсгэр нүү царим чи ямар амар үлдэж чиж баг гадарлаж байгаа. Яа би харж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөөтг чинь гадаа ингээ гарч агаад өөр тустай оронд орж агаад яриамаар яг нөгөөдөл чи айгүй нөгөө барууныхын чи ингээл имиг айгүй ингээ сериуслө хүлээж аваад амар ингээл асуудал шийдэрлэх мэдрэлэх гэл ингээл үзэж байгаа шүү дээ. Тэгээд л багийнхандагаа яриад ингэсэн чинь би болоод энэ хүмүүстэй даан би одоо дахиж юусэн ажиллахгүйгээд ингээд шийдсэн. Яа тэгэхээр ингээд тэр хүмүүсийн хандлах ч юм ингээд одоо энийг юм сонио хүнээр нөгөө ажил хийлгүүлээд ингээд сурцсан хүмүүс байдаг чинь нэг тийм багийн ажил дээр ингээд хойш үлдчихдэг. Нэг тийм хүмүүс байгаадас аахгүй. Тэгээ би шууд тэр өдөр хэлээ за би юусоо энэ бие даалтыг ганцаараа одоо багийн бие даалт 2 бие даалтаа тэрийг ч би ганцаараа хийгээд явмаар байна гэд ингээд багийн уулзалтын дараа нөгөө 3 явуулчаад надтай нөгөө 2 үлдэж ярьдаг аахгүй. Тэгээд одоо чи ямар багтаа үлдмөр вэ нөө ямар нэг надаас тэгэнгүүт би үгүй би юусоо багт үлдмөргүй би яг ингээд сайн нөхцөл байдлаас ингээд ойлголоо бид хэдийн хүлээлт айгу өөр эс юм байна. Би болохоор ингээд bare minimum-ыг энэ хүмүүсээс шаардсан наазах юмнуудыг хийчих гэж ингээд хүссэн чинь энэ хүмүүс олонгууд миний тэр одоо хүлээлтийг
өөрсдийг нь хитрхийг шахаж гин гэж хүлээж авсан байгаа байхгүй юу? Намааг амар шахсан нэтрэ гэж ингэж хүлээж авсан байна. Тэгэхээр бид хэдий ингээд ажиллах арга барил, сурах арга барил өөр байна. Ямар ажлыг сайн ажил вэ хийж гэж тодорхойлолтын хүмүүсийн хувьд өөр байна. Энэ хичээл дээр авахыг хүсэж байгаа дүнгийн хүлээлт нь ч өөр байна. Тэгэхээр би энэ хүмүүстэй хамтарч ажиллахгүй. Би бол хэцүү гэдгийг мэдж байгаа шигсэн энэ семестрт энэ хичээл дээр үзэхтэй бүх хичээлүүд би ганцаараа хиймээр байна гэдэг шаардлага тавьсан чинь манай хоёр профессор надад ийм сонголт өгж байгаа юм. За чи энэ багтаа үлдээд явах юм бол би даалтны үеэр ингээд дүнд авах юм бол чамд арай илүү дүн өгье. За би чинь та гэдэг одоо эхний би даалтан дээрс чиний ингээд ямар хөө гэдэг чи харцсан гэд бодсон юм шиг намайг арай гайгүй гэж утсан юм байсан. Эсвэл бол энэ багийг ингээд 2-2-оор нь 2 хуваая гэд тэгэнгүүт биш үү 2 хуваая гэд юу яагаад 2 хуваагаад тэгэнгүүтээ арай нэг чих зөөл нэг хөхтийг өөршөө багтаа аваад хоёулаа болонгуудаа болгонгуудаа нөгөөтгөө за чи байж гэнэ бүгдийг нь өөрөө хийгээд дуусгацсан байхгүй би таатдаг. Тэгээд хамгийн сүүлийн би даалтан болонгууд пич тавих гэсэн байхгүй. Тэр яах вэ гэхээр нөгөө бүх одоо би даалт хийсэн багуудаас 6-гийн shortlist сонгож аваад тэр 6 шалгарсан shortlist багтсан багууд нь industry expert-үүд ингээд 6 хүн урьдсан салбарын мэргэжилтнүүдийг урьдсан тэр хүмүүс одоо өмнө нь pitch тавиад тэгээд нэг шилдэг нэг санаагийн шалгаруулах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрэн дээр би бас ганцаараа тавиад тэгээд шилдгээр ингээд шалгарсан. Оо вау. Баярлалаа. Ямар мандгийн ямар санаа ийсэн. Тэр болонгот нөгөө би чам дээр үед ярьжсэн баха нөгөө нэг найз нөхөрлөлтөй холбоотой нэг одоо орчин цагтын залуу үеийнхэн ч нөгөө нэг хүмүүстэй найзлах нөхөрлөхөд айгүй асуудалтай болсон. Тэгээд тэрийг яаж илүү хялбар холох вэ гэдэг ийм асуудал дээр ажилласан байхгүй юу. Гэхдээ тайлбарлал зөндөө юм болно. Гэхдээ яг ерөн зүгээр хамгийн энгийнээр бол зүгээр нөгөө орчин цагт хүмүүс юмыг ямар нэг юм хамт хийх activity хамт хийх замаар юу яд юм байна л да. Одоо нэг найз нөхөрлөл билд хийх юм байна л да. Өөрөөр хэлбэл нэг адилхан сонирхолтой байдаг ч юм уу те. Тэр нь одоо нэг activity хийгээд байгаагийнх нь цаад логик нь юу вэ гэхээр одоо жишээл би нэг хүнтэй зүгээр л юм дотн биш зүгээр найз болохын тулд хамгийн багада 50 цагийг хамт өнгөрөх хэрэгтэй. Бүр дотн болохын тулд 200-аас дээш цагийг өнгөрөөж ич нөгөө best friend гэдэг тийм тодорхойлт нөх хэмжээний тийм нөгөө бие биенээ таньж мэдээд ингээд тэр харилцаа develop хийх юм дээр гарч ирсэн судалгаа юм бол энэ нөгөө найз нөхөрлөлийг одоо бий болох гэхэд хэрэг хугацаа зарцуулдаг гэдэгтэй холбоотой судалгааны үрдэн багхгүй юу. Тэгэнгүүт тэр хүмүүсийг яаж удаан ингэж нөгөө арай илүү хамт олон цагийг өнгөрүүлэх гэхээр ямар нэгэн дундын хийх дуртай юм хамт цуг хийх замаар тэгээд илүү хугацаа хамт өнгөрүүлэх спот тэр хүмүүс ерөөхдөө найз нөхөрлөл болно гэсэн. Яагаад 10 жил бид нар нэг зүг рүү явдаг гэртээ байгаа тохиолдолд тэр хүмүүстэй найз болдог үл тэр чинь ерөөхдөө тийм логик байгаа байхгүй яг энэ логик дээр сулгуурлаад би бизнес санаагаа хөгжүүлсэн л дээ ер нь бол бүр хамгийн суурийн юм. За тэгээ таны бизнес чинь тэгээд юу яаж харагдах юм? Гэхдээ ер нь бол логик нь болонгууд одоо ингээд би sign up хийгээд нэг аппликейшн ингээд орлоо гэж бодоход тэрэн дотор ингээд төрөл бүрийн юмнууд байна. Одоо жишээлбэл event байдаг ч юм уу эсвэл хобби эсвэл ямар нэг арга хэмжээ ч юм уу ийм олон төрлийн юмнууд байнгут би тийшээ нэг дуртай нэг одоо жишээ авъя. Би одоо Dua Lipa-гийн концерт руу ингээд явах гэсэн чинь ганцаараа олчлоо. Гингүүт тэр ивентийг дарангууд тэр дотор ингээд яг тэр ивент руу явах сонирхолтой хүмүүс байна гэж бодонгууд тийшээ дарангууд би нэг 4-5 хүнтэй цуг нэг ингэж групп болох байхгүй юу. Тэгээд хэдүүлээ групп болонгууд цаанаас нэг автоматар нөгөө тэр хүмүүсийг нэг ice break хийх юм алхмууд ч юм уу жижигхэн даалгавар гүйцэтгэх ч юм уу тийм байдлаар ингэж нэг хооронд нь холбоод тэгээд тэр болгонд нь одоо шилүүл ингээд юм дараа ингээд тэр хэд ингээд онлайнаар ярьж агаад somehow нэг одоо нөгөө концертээ үзэхээр явах ч юм уу бөөндөө нэг face to face нүүр тулж уулзах хэрэгтэй болонгууд нь
нэг жижигхэн хөөрхөн даалгавар чаленж өгдөг ч юм уу. Тэгээ тэрийгээ ингээ багаараа гүйцэтгэснийхэн дараа reward өгдөг. Одоо жишээл ямар нэг юм дискаунт өгдөг ч юм уу, нэг кофений voucher өгдөг ч юм уу. Тийм урамшуудлах байдлаар тэр хүмүүсийг ингэж нөгөө нэг форм хийх юм байл да. Гэхдээ яг би нэгээс илүү олон группт ингэж нэгдэж болно гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү санаа хөөрхөн юм байна. Энд гэхдээ юу илүү ихжээ? Энэ dating application-ууд чинь одоо зөвхөн ингэ нөгөө эрэгтэй эмэгтэй гэхээс гэдэггүй ингэ найзтай болж болно гэд промошн яваад байдаг штэ. Bumble Enter дээр тийм байдаг те. Тэрэн дээр тийм юу байдаг уу? Ер нь та харсан уу? Яг би тэгж нөгөө зах зээлийн судалгаа хийнгүүтээ ижил төстөө одоо яг иймэрхүү найз нөхөрлөг бүтээх тусалдаг юм үйлчлэгүүдийг судалж байгаа байхгүй. Давуу талд нь юу байна? Тэн дотор ямар gap байна гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт зөндөө ийм ижил төрлийн үйлчлэгүүд байгаа. Тэгэнгүүт энэ дотор нэг асуудал юу гэхээр эдгээр ерөнхийдөө бол нөгөө хүмүүсийг одоо юу гэдэг промошн хийхдээ ч юм уу тэр одоо хүмүүсийг хооронд нь матч хийж байгаа санаа нь олонгууд ерөнхийдөө similarity буюу ижил төстэй юм дээр нь тулгуурлаад тэр хүмүүсийг хоорондоо холбоод байгаа байхгүй. За чи ном унших дуртай бол өөр нэг ном унших дуртай хүн дээр ч гэдэг ч юм уу яг алгоритм тэгж ажилладаг. Яг тэгээд тэрийг үнэхээр хүмүүс ижил төстэй хоббитой ч юм уу сонирхолтой like minded people гэж ярьдаа шүү дээ. Тим хүмүүстэйгээ холбогдохоор үнэхээр ингээд найз нөхд болд юм уу гэдээ бас баахан судалгаа хийж үзэнгүүт яг эхэндээ нөгөө нэг харилцаа шин байх үед хүмүүс чинь хин хэнийг тань мэдэг байх үед нэг ижил төстэй юм сонирхолтой ч юм уу байх юм бол тэрэнд хүмүүс нэг юм одоо юу гэдэг арай ингээд амар ярилцах яриа үсгэж ч юм уу эсвэл нөгөө нэг арай илүү дотножил бодоход амар байд юм байл да. Тэр талаараа ер нь тусалдаг. Гэхдээ урт хугацаанд бол ерөнхийдөө хүмүүс diverse байх тусмаа хосын харилцаан дээр ч найз нөхдөд харилцаан дээр ч илүү нийттэй байдаг гинэ. Өөрөөр хэлбэл ингээд нөгөө нэг юм байдаг чинь би нэг хаанаас олсон мэдтгүү шаал өөр юм найзуудтай байдаг гэдэг нэг юм байдаг шиг чиний найзууд чамтай адилхан байхаас илүү чамаас тэр сондоо байх тусмаа илүү нэгээ нээдэг чаленж хийдэг юм байна л да. Тэнгүүд одоо шил миний бизнес санаа бол хүмүүсийг заавал similarity дээр нь тулгуурлаж заавал холбох гэж тийм алгоритм бол байхгүй. Яг ерөнхийдөө эхний ээлжинд нэг юм нэг ямаараа ивент ч юм уу химээрага activate дээр нь тулгуурлах ч гэсэндээ тэн дотор айл болох хүмүүсийг ингээ diverse байлгах нөгөө нэг болзооны аппликейшн шиг юм swipe хийдгүү оронд нь ингээ групп дотор ордог. Яагаад тэгэхээр одоо ингээ залуу хүмүүсийг сонсоод ахангууд гарууд ер нь чиний нөгөө чиний ажил дээр ажиллаж байгаа хүүхдүүдтэй яг адилхан юм social skill айгу муутай. Ялангуяа one to one буюу ингээ хоёулахнаа ч юм уу байх юм бол бүр амар awkward болд юм байна л да. Бүлгэрээ юм уу нэг олоолаа нэг жахан 4-5 хүнээс setting дотор байхад арай илүү comfortable гэдэг учраас группийн форумд оруулсан илүү үр дүнтэй байдаг ч юм уу те. Нэг тиймэрхүү юмнуудыг амар их судалгаа одоо унших хэрэгтэй. Тэгээ зах зээл дээр байгаа ижил төстэй үйлчлэгүүд яг юуг нь хангаж чадаад байна, юуг нь хангаж чадахгүй нэг тийм тиймэрхүү юм их бодох хэрэгтэй. Надад бол хамгийн хинжоо хийсэн юу байсан хичээлсэн. Тэгээд нөгөө би тэдний энэ дээр ерөөсөө юм бичгийн ажил авахгүй. Дандаа нэг бол юм презентацийн таах ч юм уу эсвэл юм репорт хийж авахгүй. Тэр репорт нь бол зүгээр нэг юм уйтгартай репорт биш. Амар их юм зураг дүрслэлт амар их юм ихтэй. Тэнгүүт би одоо сэтгүүлч сэтгүүл хийдэг байсан газарт ажиллаж байгаа болохоор би бол тэрийг өстө амар сайн хийж авахгүй. Тэгсэн чинь манай нэг профессор нэг багш ингээл хичээл лаган дээр гэл надаас нэг амар чухал юм асуухад зулаа гэл ингээл амар өвтөх хэрэл яасан бэ гэсэн чинь чиний ажлыг дараагийн хичээл ингээ семестрт ингээ жишээ олгож ашиглах гэсэн юм аа чи зөвшөөрөх үү гэдэг. Вау. Вау. Гэтэ яг үндэ миний айгу нөгөө нэг давуу талуудыг ашиглах боломжтой айгу их тийм нөгөө би даалгавар гэсэн болохоор надад яг үндэ амар их ингээ амархан байсан. Тэгтээ амар нөгөө одоо гаргаж байгаа бүтээл нь олонгууд миний яг хийж чаддаг скиллүүдээр тулгуурсан. Гэхдээ цаад нөгөө бизнес хөгжүүлэлт санаа олонгууд ер нь бол бүхэлдээ шинээс аахгүй. Тийм таадтай бол амар гойсон. Тийм. Та зүгээр яаж хийх үү гэдгийг мэдчихсэн. Тийм. Таны чаддаг юм байсан болохоор тий. Тэгээд тийм л байна да. Тэг яг нэг хичээл дээр их драмагаа ярихад тийм байна. Тэрийгээ дуусгаад сая би нөгөө уг нь одоо тэгээд хичээл дээр ингээд саяныхаа ингээд юг
аппликейшн ингээд гаргаад санаа манаагаа ингээд гаргаад бие даалтаа хамгаалчихж байгаа юм байна тий. Үргэлжлүүлээд ингээд энэ ингээд хэрэгжих боломжтой юм уу? Наадах тэр чинь тэгсэн чинь маа тэр нөө 6 шүүгчийн хоёр нь бүр амар ингээл тэр сонирхож монхоол ингээл би зүгээр ингээд нөгөө нэг пич тавхтаа зүгээр ингээд нөгөө хөрөнгө оруулалт нэгж байгаа одоо Shark Tank гэдэг нэвтрүүлэг гэдэг чинь яг тэр шиг ингэж хийж байгаа байхгүй би тэгэл ингээл аль болох бүх юм яг жинхнээсээ хийж байгаа юм шиг ингээл хийх гээл ингээл presentation дээр юм худлаа юм QR code мод ингээл тавьж байвал та энийг уушуул нэмэлт мэдээлэл авах болно. Тэгэхээр зүгээр ингээд perform хийж байгаа гэсэн чинь нөгөөдөлийг жинхнээсээ бодсон нөгөө QR code уушуулсан. Тэгсэн чинь засалгааны үеэр нэг нь ирснэ. Чи тэгээд наа санаагаа хөгжүүлээ зааш нь явуулах мó зүгээр л ингээл бие даалчигээр нь үлдээхгүй мó надад бол энэ санаачаас амар таалагдсан мэтрэгэл. Тэг яг нөгөө манай сургууль дээр олонгууд ялангуяа бизнесийн сургууль дээр ийм стартапууд хөгжүүлж байгаа оюутнуудыг ингээд дэмжих иймэрхүү accelerate хөтөлбөрүүд байдаг юм байл л дээ. Тэр мэрэнд орооч морооч энэ төр гэл намайг тэгэлсэн л дээ. Тэгээ би окей гэл нэг амар би чинь яг бизнесийн сургуулийн оюутан биш шүү дээ. Би чинь зүгээр л бизнес сургуулийн нэг хичээл авсан болохоор яг амар seriously бодоагүй. Гэхдээ би яг энэ хичээлээр дамжуулаад ингээд надад өөрт тулгарч ирсэн. Одоо би жишээл энэ дээрээд жил хагас болох хугацаанд бас ингээд найз нөхдөд болох гал үзэж байгаа ч тодорхой хэмжээнд бас ингээл сорилттой тулгарч байгаа шүү дээ. Actually тэр сорилтойгоо илүү гүнзгий ойлгоход баг энэ сэдв надад бүр амар туссан. Тэгээ хүмүүс яагаад одоо юу гэдэг нь зөвхөн өөрийнхөө улс орнд ирсэн нэг хэлээр ярьдаг хүмүүстэй цуг байхыг илүү үздэг вэ? Яагаад өөр diverse group руу орё гэсэн ч чаддаггүй ч юм уу те. Ер нь нөгөө хөрлөлт гэдэг чи яаж форм хийдэм бэ нэтрийгэл бүр ингээд өөрийнхөө personally experience хийсэн юм дээр ажиллангууд надад бүр ингээд амар наалдаад байгаа байхгүй. Тэгээ би тэр ингээд тэ холбоотой судлаа модлог уншихад надад бол амар fun байсан яг үнэхээр. Амар сонирхолтой сонсогдож байна. Өстой гоё юм юм. Ямар хөөрхий юм. Би айгүй юм зугаатай хийгддэг байхгүй. Айгүй зугаатай юм шиг айгүй зугаатай тэгээ нөгөө хөнгөн юм шиг хэрнээсээ амар хэрэгтэй. Энд чинь ингээд амар том асуудал ахгүй яг үндэ энэ чи. Тэгээ одоо ер нь бол тийм ингээд манай шинэ генерашныхын жаа одоо айгүй хэцүү болж штэ. Socialize хамгийн том асуудал. Тэгээд над одоо жишээ нь ингээд би бас ажил дээр ингээд өдөрт ингээд зөндөө олон хүмүүстэй ингээд митинг хийгээл ингээд яадаг. Тэгээд яг за ямархуу ажил хиймээр байгаа юм бэ гэхэд дийлэнх нь юу гэж хэлдэг вэ гэхээр гэрээс гардаггүй. Гэрээсээ ингээд компьютер хараас ингээд хийж идэг. Би гэртээ л 50 байдаг. Би гэртээ л өөрийнхөө байдаг. Гэт би хүмүүстэй ингээд ойрхон баймааргүй байдаг ч гэдэм үү. Тийм л мэрэддэг байхгүй юу? Наа чи харин ингээ орчин цагийн хүмүүсийн амар асуудалтай. Одоо шил би ч гэсэн одоо хамт ингээ байранд дамжиж байгаа зөндөө олон flatmate-тэй байдаг. Тэр хэд юусоо саяхан бид хэд нэг hang out хамгийн анхудаа ингээд хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг guy 4 жил амьдэрсэн гээд энэ байранд тэр guy-ыг гарч таарад гарахынхаа өмнө тэр бид хэд ингээ hang out хийж байгаа байхгүй. Тэгээд тагээд өмнө нь юусэн ингэж байраараа цугларч исэн юм уу? Чамайг ингээ 4 жил амьдруулах гэж нэг ч удаа юусэн ингэж байгаагүй энэ тэгээд тэр юусэн ингээд манай энэ зарим байрны хамтрагчид маань бүр яг сүнс шиг заяа. Юусэн ингээд хальт ингээ хаалх хааж байгаа нь харагдтыг хаяа нойлорж байгаа сонсогдтыг тэгэл царай нэрс харагдахгүй ингээл хөлнийхөө уул харагдал гэдэг шиг. Бүр ингээ actively зарим бүр ингээ хүнтэй ингээд нүур тулахаас ингээ цогтоод байгаа мэдэгддэг байхгүй надаа. Actually би минь баг хамгийн одоо хөгшөндөө орох юм шиг лээ. Дандаа л нэг 20 эдтэй хүүхдүүд байх шиг лээ. Тэгээд яг хуу энэ дээр би нэг юм санаа хэлэхэд би бас нэг ном уншижсэн чинь орчин цагт нөгөө нэг convenience culture гэдэг юм аяг их дэлгэрсэн. Ингээ бүх юм тухтай болцсон. Өөрөөр хэлбэл бизнесүүд хүртэл ингээ хүний амьдралыг улам бүр юм хөнгөвчлөх ингээд тийм одоо хэрэгцээн дээр тулгуурладаг болсон. Гэрээсээ огт гарахгүй байж байгаад л ерөөсө худалдаа авалт хийгээл мөнгө өрөхөд ихчний амархан болцсон бил зүгээр хурууныхаа хээгүүшүүлэл ингээл бүх юм амархан болцсон. Тэгэнгүүт чинь юм амархан болох туссан биш үү? Утга учраа алддаг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо шилбэл би юу гэдэг
хүнтэй нүүр тулахаас хүнтэй одоо би шил Австралид анх ирчээд ингээ хүмүүстэй нүүр тул бодит амьдрал дээр юм ярихаас амар их ингээ төгшөөгд идэгс аахгүй. Яагаад гэхээр нөгөө Ози аялаханд насаг болохоор юмыг ойлгохгүй хэлсэн юм ойлгохгүй байж магадгүй гэж бодоод ингээ төгшөөгд заримдаа ингээ ресторан очих хоол захиалж тий орон зүгээр ингээ онлайнаар Uber захиалж идчих шиг юм. Нэг тиймэрхүү байдлаар ингээ avoid хийдэгс байхгүй. Тэгсэн чинь тэр ном дээр болонгууд ингээд орчин загт бүх юм convenient болонгууд хүмүүс ингээд харилцаанд орох шаардлагагүй өөрийгөө ингээд тэр тухгүй байдалд оруулах шаардлагагүй болоод ирэнгүүт яадаг вэ гэхээр хүмүүсийн харилцааны ур чадвар эсвэл ямар нэг юм ингээ хийх meaningful байдал нь алдагдаад ирдэг. Өөрөөр хэлбэл тэр хүн тухгүй байдалд орж иж тэр social skill хүнтэй харилцах чадвар ч юм уу те сайжирдаг юм байл нэг юм сурдаг гэсэн. Тэгэнгүүт тэр friction буюу тэр нөгөө нэг одоо юу гэдэг асуудал үүсэгээ тухгүй байгаа юмыг арилгах бизнесүүд ингээ гараад ирээд байгаа нэг талаас амар хялбар юм шиг бодож нөгөө талаас бидний ингээ нийгмийн амтан гэдэг тэр нийгэм дотор орж ээж өөрийгөө сорж ээж юмтай нүүр тулж ээж тэрийг шийдвэрлэж ээж бидний ерөөхдөө оршихуу ингээд утгач таадаг байгаа байхгүй. Тэгтэл бизнесүүд нь мөнгө олох гал ингэнгүүт эсрэгээрээ ингээд бид хэдийг улмар туйлдуулаад байгаа гэс нэг тийм санаа бий уншчихсан байхгүй. Яа, тэгэнгүүт яг одоо энэ хүүхдүүд дээр ялангуяа өсвөр насны ч юм уу 20-од насны хүмүүс төр яг энэ одоо юм яг бодитор харагдчих шүү дээ. Гэрээсээ ч хамраач сухалмааргүй байна. Хүнтэй харилцаанд ормооргүй байна. Уцаар ярмааргүй байна. Зурус бичмээр байна. Нэтрээгээд амар хэцүү байдалтай л харагдаж байгаа юм нэг хэлэхэд. Тийм байна да. За өстой гоё юм хийсэн байна. Таны хийсэн юм чинь аюу гоё. Санаанч хөөрхий юм байна. Амар хэрэгтэй ч юм байна. Надад ч яг гоё хэрэгжүүлээд жинхнээсээ бизнес болгоод явах юм бол бас танаад юугаа гоё бас санаагаа зардаг ч юм уу. Эсвэл болоод яг ингээд бизнесийн талаас илүү хамтрах ингээд сургууль мургуулд ч хүүхдүүд ингээд байдаг болвол хэрэгжүүлээд явбал гоё санаа тий. Сонирхолтой. Яг манай хичээлүүд угаасаа амар сонирхолтой. Ер нь дандаа иймэрхүү яг бизнесийн талын хичээл бизнестэй холбогдож байгаа. Гэхдээ communication дээр үзэж байгаа хичээл ерөөсөө л ингээл хүмүүсийн харилцаатай холбоотой нийгэм, social media, интернет, гар утас, технологи л дандаа юм сонирхолтой юмнууд л үздэг. Надад бол тийг санагддаг. Яа, хөндлөгийн хүмүүс тэрийг яаж хүлээж авдаг юм битггүй. Тэгэл би нөгөө дуртай юм хийж байгаа болохоор тэрнээс ингээд олж авч байгаа юм надад зөндөө их юм шиг санагдаад эсвэл ганцхан надад тийг санагдсан араа би мэдхгүй. Тэгтэл надад ингээд түрүүн чиний хэлсэн чил нөгөө тэрэн талаар илүү их олон юмыг судалмаар уншмаарч жигнэсээ санагддаг байхгүй. Тийм болохоор ингээд шинэ семестрийн бус үеэр бахан ном туулгаж тавьчаал нөгөө тийг ууших гэдэг бас өөрийгөө хайдаж ахын зовгоол. Тэгэхээр тэр нь айгүй жаргалтайгаар зовно гэх юм уу. Тэгэл сууж ин да. Хоёлооч баг энийг нэг сонь сайхан гэ нэг дугаар олгочоод нөгөө акшнсүүдэд бас дахиад нэг 2 дугаар олгоч. Хоёлоо тэгвэл тэр сэдвүүрөө орох уу яах вэ? Тэгээ. Хоёлооч нөгөө өнгөрсөн удаа ярьж тогтсноороо. Тийштэй би нэг хэд 3 юм тэмдэглээд авцсан. Тэрийг хараас очив. За. Аха. Салгаж яхаар тэг нэг дугаар болгоод оруулчих юм уу? Оо яасан ч ах вдээ. Өстой дур шүү дээ хоёлынх нь одоо free will шүү дээ. Тийм тэгээд угаасаа хоёлаа бараг 50 минут ярьж гин одоо. Нэг цаг гарan болгоод ярьчих. За simple things. Амьдралд ингээд өдөр тутамдаа талархдаг жижигхэн зүйлсээ анзаараад хоёлоо тэрийг ярья гэд судлаач бит хоёр. Өмнөх дугаараа бичиж дуусгахтаа тохиролцоод салсан байдий. Тэгээд тэр маань бараг 2 сарын өмнө юм уу та. За чи хэр их бодлон жагсаалт гаргав? Би айгүй айхтар ингэж эхэлж исэн юм байна. Тэгээд 7 гэл орхисон юм шүү дээ. Аа
За болж штэ. Би бас нэг тэр хавцал юм байна яг үнэндээ. 3 5 бас миний бас 6 7 хавцал юм байна. Айгүй тийм ээ. Айгүй их юмд ингэж талархдаг юм аа ер нь бол анзаараад тахаар. Тэгээд эхлэх үү. Хоёлоо нэг нэгээрээ эхлээд ингээ суулжлаад явчих тий. За тий. За танаас эхлэе. За би бүр инээдтэй юмар эхлэе заяа. Би ингээд Австрал ирснээс хойш худалдаа авалтууд би ч одоо оюутан хүн байна. Айгу бажет тайт амьдарч байгаа шүү дээ. Ер нь бол эхэндээ бол ялангуяа хичнээн хав цаанаас тэтгэлэгтэй ч гэсэн тэр чинь ер нь бол ингээд сар сартал төрөд тусдаг байхгүй. Тэгээ би ингээд худалдаа авалт ихтэй амар илүү боломжтой хийдэг болцсон. Гэхдээ хамгийн гоё нь би одоо энд ирснээс хойш худалдаа авалт хийсэн бүх юмдаа амар ингээд сэтгэл ханамжтай юм уу. Би одоо шилэж хамдаг энд тийм хэлэх үү. Би нөгөө даардаг болохоор дандаа хөлөндөө ингээд ийм нэг ийм ус хийдэг нэг ийм эрзэний юм байдаг чинь нэг Kmart дотор тийм эвиг нэг $5 $10 шүү авч тавьснаа тэрэндээ бүр амар баярлаад ингээд хямдхан байх нь хамаагүй ингээ миний авсан бүх юм ингээ амьдрал хэрэгцээтэй яг ингээ хэрэгтэй юм авсан гэдгийг мэдрэх нь надад бүр ингээд айгу сэтгэл ханамж өгдөг юм уу бүр ингээ $5 юм байна уу $10 юм байна уу $500 юм байна ч хамаагүй тэр юм би яг ингээ зүү юм худалдаж авчаа гэдэг мэдрэмж төрөх надад бүр ингээ амар гоё би ингээ анх удаа би ингээ яг ингээ шопинг хийнэ гэдэг чинь утгаараа би хүсэн болгоно авах биш яг авсан юм чи хэрэгтэй байх нь л айгу чухал гэдэм байна да гэдэг энд ирсэнээс хойш амар мэдэрдэг болоод байгаа. Ямар гоё юм бэ. Айгу мэдрэмжтэй бодолтой авалт хийдэг. Ялцсан байш. $5 юм авсан чинь. Наад хүнд чинь суралцгаа юмсан. Нэ. За тийм байна. Гоё мэдрэмж байна. Амар наад юу ч ингэж айгу юм mature сонсогдож байна. Айгу юм нас бид хүрсэн эмэгтэй хүний Аз хүний нөгөө мөнгө хэмнэх дуртай зү. За чиний юу? Минийх нэгт гэсэн чинь 7-8 цагийн нойр гинэ. Начс янз штэ нөгөө монголчууд гэлж. Өглөөнөөс эхлээл 7-8 цаг унтаж сэргээл талархаад эхэлдэг штэ. Өнөө наач юмш. Би бол наадах 100% санал нэгтэй. Би чинь 8 цаг унтахгүй л бол үнэхээр ингээд миний ааш хүртэл нэг л муухай байдаг. Муухайш тусч. Дутуу нойртой хөхт басна. Миний амьдралын юмнээс айгүй их шалтгаалт юм аа. Ерөнхийдөө би нэг 7-8 цагийн нойртой бол яг ингээд яг 100% ингээд өрөө байж чадна. Ажиллаа ингээд яг гоё хийгээ те нөгөө өдөр төлөвсөн юмудаа ингээд хийгээл мэгээл ч юм уу. Тэгээд заримдаа ингээл халуузаад ч юм уу эсвэл нэг шууж эргээд ч юм уу нэг ирчин. Тэгээд яг одоо ойрд болохоор би нэг 6 цагийн нойртой яваад байгаа. Иннээс яг нэг 7 хоногийн өмнө би бүр 4 цагийн нойртой яваадсан. Тийм үү чи яаж функшн хийгээд яваад байсан юм бэ? Харин ингээд орой ингээл за 10 гээд орондоо орлоо гэж бодоход унтлаа гэж бодоход өглөө 4-ээс ирчин. Тэгээд 20-тж унтаад гээд 12 гээд унтангууд дахиад 4-ээс ирчин нэг хэсэг. Тэгээд энэ 7 хоногоос одоо чи өнөөдөр нэг сүүлийн 2-3 хоног овоо буцаад нэг гайгүй унтах гээд байна. Тэгээд энэ нөгөө нэг би нөгөө нэг йог хийж жагаад хэсэг завсралцсан юм. Тэгээд буцаад йогондоо орсон чинь гайгүй нойр буцаад ирж байгаа шиг байна гэж анзаараад ажиллаж нэг хэсэг бас нэлийн завгүй болоод завсралцсан байсан байхгүй юу. Тэгээ нөгөө ажил энэ төр солигдохоор чинь бас нөгөө нэг хооллолт ингээд өөрчлөгддөг. Тэгээд ер нь юм амьдралын юм аяг ер нь өөрчлөгдчихдөг шүү дээ. Тэгээд жоох юм өөрчлөгдөнгүүт айгүй ингээд их юм анзаарагдаад эхэлдэг нойр морин дээр. Яг жоохон ялах хүүхчиг би ч өдөө бүр өөрийнхөө учрыг олох гэж заримдаа бүр арай л имзэгөө үуч гэж бодох шиг. Гү яах вэ? Юу штэ тэгэл чи ч одоо би ч одоо ер нь өөртөө яг хүүхдтэй харьцаж юм шиг өсөлт өгч байгаа штэ. Айгүй сайхан ингээл өөрөө эвлээд л
аргадаа тал ирсэн ингээл ерөөсө тэгжил амьдралыг явуулчих. Цааш одоо шүү загнаа зодоод бүтэхгүй гэдгийг одоо сүүлийн 30 жил амьдралаараа баталж сууж байгаа ч одоо ерөөсөө л нялтсан гуйлах чинь гэдгээ мэдэрсэн шүү. Харин тийм ээ. Яа, за тийм ээ. За миний холонгод энд нөгөө замын хөдөлгөөнтэй холбоотой миний Монгол байдаг experience нөгөө trauma of experience-үүдийг буцаагаад reverse хийж байгаа нэг гоё юм болонгууд энд ингээд зам одоо нөгөө нэг зарим газар чинь замын гэрэл асдаг аюутай байдаг шүү дээ. Тохиод гэрлэн тохиотоо зарим газар зүгээр гэрлэн тохиогүй ч гэсэндээ ингээд явган хүн гардаг хэсэгтэй шүү дээ. Тэнгүүд би ингээд авсрал ирсэнээс хойш бүр энэ тийм жолооч нь үнэхээр соёлтой заяа. Би одоо ингээд зам гарах гэж зогсож байгаа нь бити хэл зам гарах гээд нэг явж байгаа ингэ зүгэлж байгаа баг 10 минутын зайтай хахтал 10 метрийн зайтай хахтал жолоочт нь зам тавиад л ерөөсөө ингэ зогсоод л. Уу би чинь бүр баг тэр замаар чинь баг гүүж гарах нь холгүй нөгөө хүмүүс надад зам төвж өгж байгаа болохоор амар баярлаад гэх юм уу бас нөгөө айл болох ингэ төв утахгүй хурдан гарчих гал ингэ. Тэгэл нөгөө автобуснаас ингээд нөгөө автобуснаас буух болгондоо дандаа жолоочт нь баярлалаа гэж хэлдэг байхгүй thank you гэж хэлдэг. Бараг тэгж хэлэхгүй бол жолооч нь гомдоод бараг уйлах байхгүй энд. Тэгээ тиймэрхүү юмнууд надад ингээд Монголд нөгөө бид хэдийн нийтийн дээртэй холбоотой туршлага чи ямар амар токсик ямар амар травматик үлээд тэ бүрээс нэгээ бараг зам дээр бараг алах нь олгол байдаг үстэй тэ. Тэгсээ нөгөө хүн ч одоо гэрлэн тохиасч яхад машин зам тавьж өгөхгүй ч юм эсвэл юу гэдэг чинь одоо тиймэрхүү юмнууд аймаг их би нөгөө явган явдаг гэсэн болохоор Улаанбаатарт айгүй experience хийдэг гэсэн аахгүй. Тэгсэн чинь яг энд ирсэн чинь тэр нөгөө хуучны юмнууд маань шаат эсрэгээрээ энтхийн замын хөдөлгөөнд оролцож байгаа зорчигч зөв явган зорчигч тэр машинч тэр нийтийн дээврийн тэр жолооч автобусны жолооч тэр ч юм уу баярлалаа хэлдэг чинь энэ эдрийг утангууд айгүй юм жижиг юм шиг мөртлөө ингээд үйлчлүүлж байгаа хүнд ч юм уу те амар ингээ гоё уран болд юм байна да гэж бодсон. Тэг хиндэ би ингээд ягаад хүмүүс нэг сүртэй баярлаа гэж хэлээд юм бол гэж бодсон. Сүүлдээ одоо сүүлүүд амар итгэвтэй баярлаа хэлээ. Одоо тэгээд нутагч байгаа юм байна да. Тэгэл нөгөө машинууд чинь зам тавьж өнгөчтэй энийг л гар мар хангиж мангил гаргаж байгаа. Бөөн баярлал гардаг шүү дээ. Тэрэндээ гэхдээ би айгүй нөгөө тэрийг нөгөө take advantage болгоод байх л хэвээр юм шиг юусоо бодохыг хүсэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл хүмүүс энэ хэд зам тавьж өхөл ёстой энэ төр гэх нэг тэгсэн утгаар ерөөсөө хүлээж авмааргүй байгаа даа. Тэгэхэр чи хүн юм дээрс талархах сэтгэл төрхөө болчтой юм шиг. Тавьж өгөх болгонд нь үүшээ энэ хүн надад зам таваад өгчлээ ш. Тэгэл амар баярлал явахаар гоё идэв ш. Надаа. Зя, чинийх яг. За зам дээр ярьсных нөгөө нэг би энийг айгүй нөгөө яа дээ. Гэрлэн тохиогоор ингээ гарахад хэдүүлээ нэг юм товчлуур дараад гэрлэн тохиогоо асахыг хүлээдэг штэ. Яг ингээд би ингээ гэрлэн тохиогоор гарах гад ингээ зам руу ингээ явж байгаа байхгүй юу гэд яг очсон чинь ногоон гэрэл асчдаг. Яг тэр моментыг би амар appreciate хийдэг. Нэг цаанаасаа нэг юм хувь тавилан юм шиг нэг цаг хожоод байгаа юм шиг. Наа чи бүр яг тэгдэг заа. Би одоо нөгөө манай ажлыг сургуулийн ажилладаг байхгүй юу. Тэгээ би тэр сургуулийн хажуугаас ажил руу орохдоо юм 4 замын уулзрууд гардаг байхгүй юу. Тэнгүүч 4 замын уулзрын ногоон гэрэл асахтаа ер нь жоохон удаан байхгүй юу. Тэгээ нөгөө өглөө ингээ яарад ингээд жоохон хоцорсгийгээ явж яхад яг ногоон гэрэлтэй таарад ингээд зам шууд гарч байгаа бол баярлалаа. Яг нэрнгэсээс игдэн шүү. За би ч одоо Аз хүний арвиж хямгач зам маань бас дараагийн юмтай холбогдож байгаа шиг. Би нөгөө Монгол тахт ингээл нөгөө шинэ жилэнгут монито болдог шүү те хүмүүс ингээл бэлэг юу хөө. Надад тийш те хүн юу ч өгсөн би ерөөсө баярлан заяа. Тэгтээ надад нэг хэрэгцээтэй юм хөнгөт амар ингээ би тэрэнд нь баярлдаг. Ингээд одоо юу гэдэг 90-ад онд өссөн ийм хүнд хэцүү цаг үед өссөн болохоор ч тэр юм уу ингээд авж байгаа бэлгэний хүртэл заавал амьдрал хэрэгтэй байж сэндсэн сэтгэл ханамж авах гэдэг амир нийттэй. Тэгээ саяхан нөгөө нэг би энэ Австралид эрэхтэй нэг сон бадарчин шиг аяг тавгаж ширээд ирсэн байхгүй аяг тав гэж нэг аяг нь олонгот миний хуучин ажиллаж ирсэн төсөлтэй холбоотой юм логотой энэ аяг халбах сэрийн олонгууд ийм
манай хуучин нөгөө ажлын газар манай бидхэд ажилладаг ажлын газарт нэг жилийн монитор манай нэг монитор маань надад ийм нөгөө модон халбах сирений ком өгжсэн баггүй юу. Тэр ч удаа бараг 4 жил мөл болцсон нь яасан уу. Тэгэл тэрийг би одоо ч гэсэн ингэ хэрэглээл тэг саяхан нөгөө нэг юуных нь савхных нь нэг өнцгөр ингэ жаахан үүрээд ингээд жаахан буцлаа. Гэхдээ би ингэ тэрийг ингэ 4 жил хэрэглээд одоо хүртэл хэрэглээд тэгээд манай нэг аягүй сайн айз бас нэг 2 жилийн өмнө жилөө Америкаас ирэхдээ надад нэг юм нүүр угаадаг юм хөөсөн цэвэрлэгч амар удаан хэрэгэлдэг, удаан дуусдаг. Тэр би саяхан хэрэглэж дууссан байхгүй юу? 2 жил болсон яг би дунд нь өөр юм ингээл холио солиод хэрэглээл тэгсэр агаал тэгэл дуусгаж байгаа. Тэгээ ингээ хүний надад өгсөн юм тэр нь надад хэрэг болоод тэрийг би ингээ дуустал хэрэглээд ч юм уу эсвэл ингээ одоо хүртэл хэрэглээд ингээ явж байгааг бодохоор надад амар гоё идэг. Ягаад тэгэхээр би тэрийг хэрэглэх болгонда тэр хүний сандаг байхгүй. Надад тэр хүнтэй холбоотой дурсамж орж ирдэг ч юм уу эсвэл тэр хүний өгсөн тэр бэлгэнд таалагддаг ч юм уу те. Тэр нь надад тэгээд одоо миний утсаа тавьсан байгаа нэг юм би чамд гэр харуулъя. Ийм нэг 50 Монгол гэрийн 50-ыг манай нэг их сургууль айгу сайн найз энийг бас намайг Австрали явахад өгсөн бохгүй. Би энийг одоо дандаа хэрэгэлдэг. Тэгээд нэг иймэрхүү юмнуудыг харахаар надад амар гой санагдаад бэдий. Тэг хүмүүсийн өгсөн юмнууд надад амар нэг тийм утга учиртай болоод тэгээд энийг аль болох удаан гоё хэрэглэх юмсан гэл бод. Яг санал нэгдэж шүү. Энэ бол яг нэрэл Монгол эмэгтэй хүний цан чанар юм уу та тий. Нэр яг таны хэлэнгүүт нэрээ тэгдэг шүү гэл ингээл би бас бодоол гэж л. За минийх болохоор дараагийнх нь им рандом нөгөө нэг дуудлагууд найзуудаас од ирдэг. Одоо жишээ нь зүгээр л ингээд ажиллаад харах гал юм ингээд байж ангууд хоол идсэн үү гэдэг нэг гэрт хоол ийцэн маань хүрээд ир гэдэг дуудлагууд зочлох айлууд айлаар ингэж зочлох тийм юм аягүйх миний амьдралд байдаг гэсэн баггүй юу. Тэг би тэрийг аягүйх санаад тэгээд би энийг ямар их санаж байна надад ингээд би ийм юм би болох хэрэгтэй юм байна гэж бодсон баггүй бүр зориудаар. Тэгээд нөгөө өөрөө ингэж эхлүүлж эхэлсэн. Одоо найз ойр дотныхоо найз нөхөд тэгээл одоо нэг ганц хоёр танил ингээд дотн Монгол ихчнэр ч гэдэм үү те. Тэр хүмүүс рүү өөрөө хандаад хідүүлээ ингээд ингэживэл болох уу? Ингээд нөгөө санаагаа илэрхийлээ те. Зөө тгийл та тэгэлгүй яах вэ гэл ингээл зарим нь ингээл тэгин те. Тэгээд нөгөө нэг трийг жоох ингэ ойрхон ингэ санал болгоод эхэлсэн байхгүй юу. Тэгээд одоо тэр нь болохоор ингээд нэг одоо бид нэр ингээд нэг байнгын хийдэг юм шиг байнгын ч яах вэ. Ерөнхийдөө ингээд нэг юм огт байхгүй байдаг байсан чинь одоо ингээд эргээд нөгөө нэг ирээд ирж хоол ид гэдэг дуудлагыг одоо авдаг болсон гэх юм уу. Амар зохион байгуулалттай. Нэг тийм ritual маягийн юм болж эхэлж байгаа юм байна тий. Одоо нэг ойр ойрхон хийдэг, бөөнөрөө хийдэг юмнууд. Тийм. Тэгээд тэр дуудлагуудыг аягүй appreciate хийдэг. Мэдээж тийм олон хүн байхгүй л тий. Цөөхөн л хүмүүс байгаа. Тэгээ нөө заавал тэрнийг л амар юм найр наатан байхалгүй шүү дээ. Зүгээр л нэг Монголд нэг юм хамаатны ихч лавшаа хийцэн байна гэдэг юм уу. Эсвэл хавшаа хийцэн минь хүрээд ирж хоол ид гэж хэлэхгүй л тэгтээ зүгээр гэрээсээ ингээд ажиллаад харцсан явж яснаа гэрт ингээд гэрлөө явж яснаа замд зүгээр нэг цэцгэн нэгийнхаар ороод гардаг ч юм уу. Нэг тийм харилцаа байдаг штеп Монголд. Зүгээр хамаатны хичээхаараа ороод гарангуут тэднийх яг лавшаа нь гарч иж таардаг ч юм уу те. Тэнгүүт нэг аяга идчихэл гэртээ харьдаг ч юм уу. Нэг тэр мэрчиг амар юм ингээд нэг юм тан юм шиг сэтгэлийн тан юм шиг нэг юм амар гоё дулаахан юм байдаг. Тэрийг
чамаг хэлсэн чинь надад нэг юм санаанд орчлоо. Монголд байдаг нөгөө ингээл 5 дахь өдөр болол яг тэр 5 дахь өдөр чинь нэг новшин өдрөөр зараалсан. Уучмаар гарчмаар ингээл бодоод ээж итэл манай нэг сайн залгал уухаа өнөдөр гарах уу гэхэлэнгүүд яг зэрэг хоёлоо тийм бодохоор амар гой санагдаад ёо ашгүй дээ чи бас тэгж үтсэн юм уу гараа гэл. Яг нэг тэгдэг байсан үеийн санаарчлаа. Яг тэгж нөгөө хоёулаа зэрэг хүсээд яг нэг нэргээ бичээл яг тэгж таарангууд надад амар гой санагддаг байхгүй юу. Нэг нь ингээл хүчлэл гараал давраал гэхгүй хоёулаа яг нэг зэрэг нэг бодцсон. Тэгэл өстой яг яах вэ гэж өтөл нөгөөтг ингээл залгаал гой хоолоор чидээ хаашаа явах вэ нэтргээл. Тэгэл тэрнтэй амар excited бололцаа гэл амар бэлдээл гардаг ч юм эсвэл гялс ажил тараал Google очдаг ч юм уу. Тэр нэр аяга гой санагддаг гэсэн. Хоёр талаасаа яг ингээл нэг таарсан тий. Нэг амар нэгийг хүлээгээд байх биш. Аха. Наадах чинь яг. Би ч одоо айгу хоол хийдэг хүн шүү дээ. Хоолтой холбоотой нэг юм инээдтэй. Би нэг бүтэн сая 7 хоног тэр 2 өдөр би meal prep хийдэг байхгүй юу. Тэгэл бүтэн сая өдөр би болонгууд ингээд нэг бүтэн 7 хоногийнхаа хүнсээ цуглуулад нөгөө юм төрдөг нэг юм тэрэг байдаг шүү дээ. Аазуудын чирээл яваад нэг юм дугуйтай. Тэргээрээ дүүрний нэг баахан дүүртл хүнс цуглуулж ирээл галтгооныхаа ингээд тавцсан дээр би бүгдийг ингээд тараагаад ингээд дэлгэж тавьчаад нэг нэгээр нааш цааш нь болгох байхгүй. Хөргөчөнд хийх нь хийгээ, хөлдөөгчөнд хийх нь хийлээ, хоол хийх нь хийгээд ингээд ингэж нэг нэгээ навсаараад хамгийн төгсгөлд ингээд хоол болох нь хоололоо хөргөчрөөд эдийн идээд ингээд нааш цаасан зураагаа нөгөө болгосороод галтгооны ширээний тавцаа ингээд цэв цэвэрхэн хов хоосон болохыг мэдрэх аяг гоё идэг. Ягаад гэхээр ингээд би 7 хоногийнхаа хүнсийг сайхан бэлдээд авцсан. Ирэх 2 3 өдрийнхөө ланчийг бэлдээд тавьцсан. Ингээд сайхан бүх юм organized болгоод тавьцсан байгаа гэж бодохоор нэг secure мэдрэмж төрөөд амар нийттэй. Тэр надад аяг гоё. Яг хоёул өмнө ярьжсэн тий. Энд дээр хоёулаас төстэй мэдрэмжтэй мэн гээд. Миний дараагийнх нь лист гэсэн чинь би яг зүгээр food we have гэд бичсэн байгаа байхгүй юу. Зүгээр одоо бүхэл хоолнд амар талархдаг. Тэгээд Монголд мэдээж цаг уурын нөхцөл байдал. За тэгээд дээрэс нь манай орны байршил гэдэг ч юм уу далаад гарцгүй гэдэг ч юм уу айгу олон шалтгаанаас болоод бид нар айгу нэг хоол хүнсний сонголт жоохон хомстэй. Бусад улс орнуудтай харьцуулахад одоо Австралитай харьцуулахад гээд шууд хэлээ л да. Тэгээ нүү тийм болохоор энчээ идэж чадж байгаа, идэх боломжтой байгаа бүх хоолнуудад амар талархдаг. Тэгээд шууд өргөлжлүүлээд газар ихтлхийдээ талархаад эхэлдэг. Өнөө ер нь бол талархахгүй хасрахгүй үнэхээр бүх юмний сонголттой сайхан газар шүү. Зэ хоёулаач нэрээ хороо дэлхийн бүх юм нөгөө хажуугаар өнгөрсөн өснөгөө гэдэг шиг би чи өглөө ингээл ажиллаа гараад явдаг хгүй юу. Өглөө би ингээ хичнээн 8 цагийн нойр авсан ч гэсэн зүгээр эрт босохоор ингээд ер нь жах муу байхгүй юу. Тэгтээ хичнээн ингээд босох дургүй байлаа гэсэн нэг гэрээс гараад явхад яг нөгөө манай гэр ингээ зүгээр ертөнцийн зүгээр гараад явхад яг нөгөө нар хөөдөөс мандчихдаг байхгүй яг урдаас манд би урагшаа явдаг гэсэн. Тэгээ ингээд нар харахаар би ч одоо ингээд би ер нь нарны хэлэх юм байл л дээ. Одоо хичнээн монголч аяга гоё юм цэлмэг тэнгэртэй ер нь жилийн их хөлрөл нартай байдаг. Гэтэл манай энэ Мельбурн ч ер нь жах юм өдрийн турш 4 өөр үйлрэл ингээд солигдоод ингээд нэг бураар нараар явж идэг учраас зарим өглөө гарахад тийм гоё цэлмэг авахгүй бороо шороотой ч юм уу эсвэл бүрхөөг юм бүүдгэр юм мөөдөө идэх байхгүй. А нартай өдөр байхаар тэр өдөр бүр үнэхээр юу ч болж ирсэн бүх юм сайхан санагддаг. Би ингээл дуу алдаал инээс л ганцаараа гудамжир тэнэг юм шиг нэгээл явж идэг за яг үнийг хэлэхэд. Тэгээ энд чинь нөгөө хамгийн гоё юм нь бороо орсон дараа ч юм уу үгүй бороо ороогүйсэн ч гэсэн нөгөө айл болгоны гашаан доторх цэцэг ногоо мод энэ төр бүгд өөр болохоор хамгийн сонирхолтой ингээ анзаарах юм бол ингээд алхах тутамд өөр модны үнэртдэг байхгүй. Зарим нэг юм чихэрлэг ялуун юм шиг, зарим нэг юм гоё Монгол дууч юм шиг нэг тиймэрхүү. Тэгэл
чи алхах тоолондоо өөр гоё юм модны өнөрт ингээ бодохоор надад амар гой санагдаад. Би одоо стил ер нь ирээд ингээ зөндөө удцсан ч гэсэн тэрийг одоо нөгөө таашаалаа хизээч болохгүй гэсэхгүй. Би угаас нь модонд айгу дуртай болохоор ингээд мод харахаар миний бүр мод харахаар нохоо харахаар миний хамгийн дуртай хоёр өнөд нэг айгу гой санагддаг. Тэг өглөөг яг тэгж эхлүүлэх нь надад бол ингээ перфект өглөө эхлүүлэх одоо юу юм уу да? Зуршил маягийн юм уу? Тав хоёрын листүүд айгу юм төстэй байгаад байгаа надад ерөөсөө сонин юм шиг, сонин биш юм шиг. Тав хоёрыг өөр хүмүүс юм шиг хэрнээсээ ер нь жоохон төстөөж хүмүүс юм шиг. Enjoy гэдэг юмуд адилхан байгаа даа. Надад болохоор яг ингэж аахгүй юу? Одоо ингээд өглөө би бол өглөөний хүн. Ерөөсөө их унтаж чаддгүй. Тэгээ нөгөө өглөө эрт сэрэх дуртай. Тэгээд өглөө эрт ингээд бүтэн нойртой ингээд сэрээд тэгээд би гарах дуртай байхгүй юу? Тэгэд яг хин ч ингээд хүн болгон хүмүүс ингээд унтж байгаа заяа. Тэгээ нэгээд би яг ганцаараа л сэрсэн байгаа юм шиг ингээд санагддаг. Тэр ингээд юм хотын чимээгүй эзгүй юм үүрийн мэдрэмж байдаг штэ. Амар ганц хоёр машин л яваад эсвэл бол бүр ингээ машин ууртаас явахгүй. Нэг дөнгөж ингээ нар ингээ мандах байгаа эсвэл дөнгөж нар мандж байгаа ч юм уу. Тэр нэг өглөөний юм quiet ингээд яг тэр нэг юм цаг мөч шиг айгүй амар ингэж бүр удаан үргэлжлээсэ гэж айгүй их тэгэж ингээ нандгандээ. Яагаад гэм бол бүүмэд гоё штэ. Тэр өглөөний тэр нам гүн байдал нэг тийм бүх юм яг одоо байгаль яг ингээд ном журмаар хүмүүст нь байхгүй ингээд зүгээр ингээд зөвхөн ингээд байгалийн дуу чимээ юмнууд ингээд байхаар нэг тийм гоё санагдаад тийм надад. Тэгээд тэрийг ингээд хотын төвд авах байх тусмаа ингээд би амар илүү их мэдэрдэг гэх юм уу? Тийм. Хотын төвд чинь яагаад тэгэхээр илүү хөдөлгөөнтэй байх боломжтой шүү дээ. Өглөө эрт ингээд хөдөлгөөнгөө хотын төв тусмаа хөдөлгөөнгөө чив чимээгүй байх тусмаа илүү ингээд таашаалтай санагддаг гэх юм уу? Би одоо чинь ингээд өглөө ингээд йогандаа ингээд явхад 5 өнгөрөөгөл гэрээс гарахад чи манай эн чинь энэ авч угаасаа дандаа юм хауснууд байдаг юм нөгөө оршин суугчдын газар болохоор энэ ч угаасаа л чимээгүй. Тийм болохоор бас нэг тийм айхтар нөгөө нэг би ингээд гоё яг гэрт сэрцэн яг тэр мэд ингээд таашаалыг яг хотын төвд байгаа шиг авч чаддаг байхгүй. Тэгэхээр заримдаа би ингээд эрт сэрхээрээ бүр яаран баг ингээд газ ингээд хувцаа ингээд углаад тэгээ шууд машинаа оноол хотын төв рүү яг тэр мэдрэмжийг авах. Йога хийдэг гадаж хотын төвд юм уу те? Үгүй. Миний йог бол яг гэрээс гараад би 5 минут алхаал орчин. Би яг тэр нөгөө нэг ингээд яг тэр гоё өглөө эртний мэдрэмжийг заримдаа бас тултал авахгүй юм шиг санагдсан үедээ. Яран хотын төв явдаг байхгүй юу? Бүр тэрийг мэдрэх гээд. Тэгэнгүүт яг ингээд яг илүү их ганцаараа байгаа юм шиг мэдрэмж ингээд амар гоё. Тэр нь амар кайфтай. Нача их гоё юм. Би болохоор нөгөө чиний хэлдгээр нөгөө бас хаус хороолтоо нэг suburb байдаг болохоор ерөөсөө CBD-д байж үзээгүй. CBD-рч би чинь нэг сумын төвөөс аймгийн төв рүү орж байгаа хүн шиг хаяа нэг юм авах гэж ч юм уу нэг ажил амжуулах гэж ордог болохоор яг тэр хотын төвийн vibe-ийг ер нь харцангуй бага мэдэрдэг шиг санагцсан. Тэгтээ надад манай suburb-ийн чимээгүй ч юм уу энийг тийм байгаль ойрхон байгаа надад илүү таалагддаг. За би одоо дараагийнх нь болохоор миний хамгийн сүүлийн гэж хэлэхээр нэг юм байна. Гэхдээ би энийг нэг амар жижиг гэхээс илүү баг том ч гэж хэлж болохоор миний нэг сүүлийн хэдэн жилийн маш их бодож тэхимсэн гэж боддог байсан юмнуудын нэг нь болохоор би амар их юм сонсдог, юм хийж явахдаа дандаа чихвчтэй байдаг, орой унтахдаа заавал юм сонсож унтдаг ерөн хүн байхгүй юу? Яг нь сайн тал нэг юм бол чи нөгөө чихээр айгүйх мэдээлэл ингээ absorb хийж аавна. Муу тал нэг юм бол яхал тэгэл ингээ утас сухдаг гэлээс дэндөл юм байгаа даахгүй. Гол нь
хамгийн муу таална гингүүт надад ингээ өөртөөгөө байх өөрийнхөө бодолтой ингэж нөгөө юмыг ингэж гүн бодох ерөөсөө цаг хугацаа би өөртөө олгодгүй яваад ирсэн юм гэдгийг айгүй ингээд мэддэг анзаардаг гэсэн сүүлийн 1-2 жил энэ зуршлаасаа ерөөсөө болимор байна гэж би амар их ингээд боддог сахгүй. Тэгтээ нөгөө одоо ингээл орчин цагч хүмүүс ингээл уцаа хязгаарлах гэж ингэх гэж тэгэх гэж ингээл амар янз бүрийн хак хэрэглээд байдаг. Яг би цаа psychology шүүн яг тэгж нэг тийм амархан давах юм бол биш гэдгийг би мэдээд байгаа болохоор тиймэрхүү нэг тийм тип хакуудэр энэ одоо муу зуршлаг давахгүй маань яагаад гэвэл энэ орчин цагийн технологи гэдэг чинь ерөөсөө л нэг юм addictive юм болсон байгаа байхгүй яа тэгэхээр тэгж хэрэглэж уяхын тулд байж болох бүх юм хийдэг болсон учраас энэний эсрэг одоо зөвхөн сэтгэлийн тэнхээгээр одоо би үнэхээр давж гарах юм бол биш байгаа байхгүй яа тэгэхээр чи бодолтой харт амхын донтцсон хүмүүс хичнээн харт амхаас гарахыг хүсдэг шсэндээ дангаараа чаддгүй шүү дээ одоо яг мэрэгжлийн хүний тусламж авч ээж ингэж донтолтоос гардаг энэ бол яг тэр донтолтын төрөл учраас утаснаас одоо ер нь бол бид нар бүгд утаснд донтолцсон шүү дээ. Тэнгүүт энийг бол зүгээр ингээд нэг би болчихгээ болохгүй гэдгийг би ингээд мэдээд байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө сүүлийн 1 жил мэл ингээд бясалгал хийдэг болоод хамгийн ихэнд анзаарсан юм өөрийнхөө бодолтой байхад нэг тийм хэцүү биш, зүхтмаар биш гэдгийг мэдэрч ирсэнээс хойш би юусэн сүүлийн хэдэн сар өглөө гэрээс гараад явахдаа заримдаа ингээ бүтэн ажиллаа 2-3 цаг хийж явахдаа шсэн огт ерөөсөө утас юм сонсохгүйгээр зөвхөн л хийж байгаа маа хийгээл тэгээд өглөө би ажиллаа дуусчаад сургуулийн кампусын галтаанд очиж цай уудаг хгүй. Тэг цай уухта албаар уцаа ширтгүүгээр зөвхөн мод руу цонх руу хараад мод хараад ингээл цайгаа уудаг болцсон. Тэгээ одоо ч заримдаа ингээ би гэртээ орой ирээд би өдөржингөө нэг хатар юм сонсоог юм чинь юм сонсож болно гэж ботсон гэсэндээ заримдаа ингээ мартцсан зүгээр л уцаа юм сонсохгүйгээр ингээд юмнуудаа гэрийнхаа юм хийгээд явждаг байхгүй. Энэнийг бол би бол нөгөө бясалгалын дээр хийгээл ингээл өөртөөгөө байгаа л юм бодоол эсвэл одоо бодож байгаа юм бодохонгоо тэн дотроос амар хэм гоё шин юм олж хараа тэрийгэ тэмдэглэл дээрээ бичдэг тэрэндээ амар урамшдаг болсон болохоор ч юм уу яг тийм суур хүчин зүйлүүдийг энэ бүр дүүсний үр дүнд одоо энэ утсаа байнга ингэ сонсдог ч юм уу үздэг хардаг энэ зуршлаасаа ингээд үнэхээр яг ингээд баагаар ангижирч байгаа. Яг би бүрэн ангижсан гэж хэлэхгүй би стил бас хаяад ингээд скролл хийвэрээ. Гэхдээ ер нь бол амар mindful болсон. Ер нь ингээд хийж байгаа үйлдэлээ айгу болгоомжтойгоор хийдэг. Social media-г ч айгу intentional ашигладаг. Зорилготойгоор ашигладаг болсон. Ер нь бол тэрэндээ амар ингээд баясаад бас яваад байгаа. Би ч амар их юм бодох туртай болсон. Өөртөөгөө байхдаа, өөрийнхөө бодолтойгоо байхдаа ерөөсөө тэрнээсээ хаширч цухтаадаггүй. Тэрэндээ төвөгшдөггүй харин ч ямар их бодох юм байна, ямар их ингээд эргэцүүлэх процесс их юм аюу их байна гэд тэрэндээ айгаа баясаад яваад байгаа би бас. Тэгтээ тэрийг би одоо жижиг гэж хэлэхгүй л дээ. Тэгтэл ерэн зүгээр ингээд нөгөө хөндлөнгөөс харахад яг ингээд нүдэнд харагдж байгаа яг тийм амар ингээд би ингээд тэрийг сошиал медиа хэрэглэх хайх гал бүр огт ингээд болох гээд нэг тэгээд байгаа юм бол байхгүй. Тэгтээ ингээд дотор би одоо тэр технологитой харилцаа тэрийг хизээ яаж ашиглах уу ямар хэр хэмжээгээр ашиглах уу гэдэг ингээд айгу ингэж болгоомжтой сонгож чаддаг тийм нөгөө контролыг өөртөө өсгөх чадсандаа амар баяртай байгаа. Яг тэгэхээр бид нар чи юм л олонгоо шууд уцаа барьж аваад ингээд одоо би ингээд уцаа өөрөө үздэггүй босоосоо ширгэн дөрнийхөө хүмүүсийг амар анзаардаг болсон. Тэгээ би өдөр ингээд жимд дасгал хийжсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд иргэн дөрнийхөө хүмүүсийг харангуут бүгдээ ямар нэгэн сонсдог ч юм уу. Тэнгүүд ганц дасгал хийчихээ шууд уцаа барьж аваад ингээд баг 5 минут уцаа скроллж байгаа л тэгээл нэг хэдэн секунд ингэчээл дахиад ингээд байгаа хүмүүсийг би харахаар надад бүр ингээд би одоо өмнө нь ингэж амьдэрдэг байсан юм багт. Ямар солиотой юм зомби амьдрал вэ гэж би ингээд тэгээд хятад оюутнуудыг харахаар ингээд амар сэн цаг уцаа энийг гартаа барьцсан. Тэгээд бүр амрууга зүгээр ингээд юу иж байгаа ч мэдэхгүй ингээд зүгээр ингээд учир зүггүй ингээд хоолоо ингээд өмхлөд идэж харахаар надад бүр амар юм тэр хүмүүс ингээд амар ингээд ухаан санаагаа гээцсэн тэр утсан дотор ингээд алдсан байгаа шиг санагддаг болсон билээ сүүлийн үед. Тийм байна да. Айгуу санаа нөгөө нэг
айгүй хоёлоо айгүй төстэй юмнууд хийж айгүй төстэй юмнууд бодож анзаарч явд юм байна. За, чи минь юу анзаарав? Ганцаараа ингэж байгаа цаг байж мэдгээс болт юм болов гэж би бодоол гэж хэлээ. Яагаад бас ийм төстэй мэдрэмжүүд төрсөн бол тэргээд бодоод ижлээ. Миний дараагийнх нь болохоор би нөгөө би ингэж ийм амьдралтай байгаа надтай ингэж ойрхон байгаа би хүмүүстэй амир талархдаг. Одоо жишээ нь ингэж зүгээр ингэж нэг юм ярьдаг хүмүүс, би чаталдаг хүмүүс байна тий. Тэгээд тий нөгөө нэг өөрийнхөө хүрээлэлд байгаа хүмүүст тэгээд тэр хүмүүстэй байгаа харилцаагаа айгүй appreciate хийдэг. Тэгээд би яг одоо байгаа ингэж хүмүүстэй айгүй сэтгэл хангалуун байдаг. Тийм нэг тийм хэрэггүй хүмүүс бас байхгүй, тийм олон хүнтэй ч бас нэг харьцаад идэггүй болцсон. Тийм тэгээд утга учиртай. Тэгээд нэг хэсэг бүр ирээд нөгөө нэг хүн болгоноос харилцаагаа тасалсан үе байгаа. Сайн нэзээ дасаа хүртэл ингээд амар бол айгүй ихэм туулаад тэгээд тэрнээс хойш ингээд дахиад буцаад нөгөө сэтгэл нэг юм эвгүй байдлаасаа эргэж гараад тэгээд илүү их утга учиртай харилцаа ингээд үүсгэж эхэлсэн юм нь бол байна лээ. Тийм тэгээд тэр ингээд одоо байгаа харилцаагаа найз нөхдөйгөө харилцааж үйд юм уу? Бүхэл харилцаагаа илүү их нандинаад, илүү их утга учиртай болгож, илүү их хайрлах юмсан гэж боддог. Зөв хүрээлэлтэй байгаагаа айгүй мэдрээд байгаа юм байна те чи. Тэрийг айгүй талархдаг юм. Тэгээд одоо жишээ нь зүгээр ингээд нэг юм утсан нэг notification ирэх шүү дээ. Ингээд одоо чат ирэх ч юм уу те. Тэрийг айгүй ингэж нөгөө нэг appreciate хийж хүлээж авдаг гэх юм уу. Тэгэхгүй ингээд хэрэггүй хүмүүстэй ингээд юм хэрэггүй юм яриад идэг ийм байсан бол амар юм төвөгшөөж ч юм уу төвхтэн мэдрэмж төрж болох байсан баг л та. Тийм тэгээд яг одоо нөгөө нэг миний ингээд хүрээлэлд байгаа хүмүүс над руу ингээд холбогдох юм бол угаасаа ингээд тэр нь сайхан л юм байж таар. Надаа ингээд айгүй тийм сайхан л мэдрэмж төрүүлдэг байхгүй. Заавал тэр нэг юм сайхан мэдээ дуулгах та биш л дээ. Зүгээр л холбоо барьж байгаа нь. Nice наач амар бас амар mature сонсогч जैन. Тэгээд угаасаа ингээд нэг юм ups and down болоод хүний хэсэг ингээд жахан down байж байгаа. Буцаад ингээд сэргэхийн цагт хүн эргэн тойрноо бас амар анзаардаг. Айгу тийм сэргэг болж эхэлтэй юм шиг надад зур миний хувьд төрсөөс тийг санагчсан байхгүй. Өмнө нь би бас ингээд нэг хэсэг уналтанд орж байгаа л буцаал ингээд сэргэхийн цагт бас ингээд нүд нэгдэж байгаа юм шиг санагчсан. Тэгтээ одоо энэ удаа би яг тийж уналтанд орсон уу гэхээр бас орсон л юм байна л да. Аавын өнгөрөхөд ч юм уу те. Тэрийг одоо тэрнтэй холбоотой гашууг даун туулах процесс одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа. Тэгээд тэр процессын дараа бас ингээл амьдралд айгу олон юм талархдаг болж байгаа юм байна. Тэгээд яг хуу ер нь бол хүнд нөгөө нэг ингээд үн цэнтэй юм мэдрэхийн тулд заавал ямар нэг юм сорилт тулгарч иж бас ингээд тэрний үн цэнийг илүү ойлгодог болд юм байна да гэж бодож илаа. Тэгээд саяхан одоо би ингээд зөндөө ол юм уусрах ханаас юу уншснаа сайн ерөөсөн санахгүй юмсан миний л уншсан бахан номнууд унтаас ингээд асуудал гэдэг ойлголтыг яаж тодорхойлж байгаа гэхээр одоо бид нар ингээд миний ер нь нийгмээр дэлхийгээр ингээд бүх дэлхийгээрээ сайхан амьдрал руу ингээд зорж явж байгаа.
би хизээ нэгэн захны хүссэн амьдрал бүтээн тэгээд бидлэг жаргалтаа амар сайхандаа жаргах гадна гэдэг тийм логикоор явж байгаа байхгүй. За одоо би нэг ингэчүүл, одоо би хүнтэй суучвал, одоо би энэ сургуульд төгсчүүл, одоо би ажилд орчвол, одоо би одоо өөрийн байртаа олчвол гэдэг ч юм уу. Тиймэрхүү нөгөө нэг дандаа ад жаргал гэдэг нөгөө final destination юм шиг ингэж хардаг юм нийгэмд амьдарч байгаа болохоор тэр destination-д хүрэхэд тулгарч байгаа болгоныг асуудал гэж харангууд тэр болгоно зовлон болчиход байна л да. Гэтэл амьдрал өөрөө нэг асуудлаас асуудлын хооронд л ерөөсөө үргэлжлэх процессыг амьдрал гэж хэлээд байгаа. Тэгэнгүүт энэ амьдралын процессыг үүсгэх гэдэг чинь амьдралыг тэрчигт нь үүсгэх даа гэсэн санаа олцоод байгаа байхгүй яг үндэ ингээд сайн бодоод үзэх юм бол амьдралыг байх ёстой маш хэвийн процессыг бид нэр маш ингээд асуудал юм шиг халж хараа тэрэндээ зовоод охоор юмс айгу төвхтэй болдог. Нэгдүгээрт, хоёрдугаарт нөгөө нэг тэгжээж тэрэнд хүрчээж би заавал дараа аз жаргалтай болно гэдэг сэтгэхгүй нь өөрөө ингээд айгу гажиг байгаа байхгүй. Тэгээд нэг ингэ цаг хугацааны талаар нэг юм тайлбар хэлж байгаа байхгүй. Цаг хугацаа гэдэг бол их өөр ойлголт. Бид нар одоо жишээл цаг хугацааг одоо надад нэг 10 жил байна да ч юм уу те ингэж бодохдоо энэ бол ингээд бодол expectation энэ бол надад одоо 10,000 төгрөг миний гарт байна гэдгээс шал өөр ойлголт. Гэтэл бидний яг тэрийг мөнгө шиг ингэж одоо миний надад 10,000 төгрөг байна гэдэг нь надад 10 хоног байна 10 жил байна гэдэгтэйг адилтгаж ингээд үүсгэх гэдэг юм байна л да. Гэтэл тэр нь бол зөвхөн л миний ингээд хүлээлт болохоос ш би нэг өдөр осолд ороод өччих юм бол тэр ингээд байхгүй болчих ш тэр миний хүлээлт. Тэгэхээр цаг хугацааг тэгж нөгөө нэг ингээд мөнгө төгрөгтэй юм бодит юмтай харьцуулж бодох нь өөр амар утгагүй. Тэгээ бодохоор ингэж хэлж байгаа хгүй. Бид нар чи өөрөө ингээд цаг хугацаа юм аа. Яагаад тэгэхээр ингээд цаг хугацааны бодит нөгөө нэг хэмжүүр нь бидний одоо ингээд үзээд хараа туулаад тэрэндээ ингээд улам өчрхөө болдог ч юм уу эсвэл тусалдар болдог ч юм ингээд явж байгаа цаг хугацааны нэг юм бүтээл болж байгаа хгүй юу? Шейпл хүн болгоны амьдрал тэг шейплэгдэж байгаа гэх нэг тиймэрхүү юм би уншижсэн. Тэгээ ботхоор харин одоо бодохгүй би бас ингээд сургуулаа төгсчвөл миний одоо дараагийн том зорилго одоо миний насан туршид одоо meaningful гэж бодож авах юм юу байх юм бол гэл ингээл бодоод эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг тэгж бодох нь бол буруу биш. Гэхдээ тэгж бодонгоо би бас ингээд давхар аз жаргалтай яг энэ мөчөд бас байж болох юм байна. Ер нь заавал тэр одоо зорилго олсон дараа чи юм уу те яг жинхнээсээ тэрэндээ хүрсний дараа заавал ингээд аз жаргалтай болохгүй аз жаргалтай болно гэж хүлээх шаардлагагүй л юм байна да гэдгийг яг өмнө нь бол нэг гадралдаг л байсан. Одоо л ер нь бас ингээд нэг ойлгоод зурус яг тэгж тэр нөгөө одоо цагтаа байгаа мэдрээд тэрэндээ талархаад ингээд явдаг болсон байна л гэж хэлэх гэж байгаа гэд бах юм тойруулаад ирчихлээ. Гайхалтай. Угаасаа л ийм ярих гэж подкаст хийж байгаа юм чи яг юм. Харин тийм байна да. Ялгаа минь. Би айгүй их ингээд анзаарах юм аа нөгөө нэг яг ингээд нөгөө нэг ярих гэхээр миний ихэнх санаанууд ингээд алга болчдөг, сарничдаг. Тэгээд би айгүй их нөгөө дотроо ингээд юм боддог хгүй юу? Та нэг өмнө хэлсэн шүү дээ. Би болохоор ерөөсөө хоол идчих байхдаа ч юм уу утсаа ер нь бол яг утаснаас юм attachment биш ахгүй би утсаа ингэ мартчихдаг. Nice. Тэгээд тийм болохоор айгүй их гээ цагаа юм бодож өнгөрөөдөг. Идчих байхдаа яг ингээл цонхороор хараал нэг юм руу ингээл хараал эсвэл хоолоо хараал идээ суучдаг нэг тийм баггүй юу. Тэгээ тийм болохоор айгүй их ингээ нөгөө нэг иннер монолог айгүй ихтэй. Тэгээд тэр үед ингээд айгүй их юм амьдралын талаар, утга учирын талаар, мөн чанар, үнэт зүйл ингээд би яаж өөрчлөгдөж байгаа, ямар байсан гэл ингээд яг унтахын өмнө ингээд амар бодлууд ингээд сарна ингээд хөвөрдөг штэ тий. Яг тэрнтэй адилхан ингээд юм daydreaming хийдэг. Өдөр исэн ч гэсэн надад тиймэрхүү бодлууд амар хорж ирдэг байхгүй юу. Тэр үеүүдэд айгүй их ингээд цэгцтэй, бодлууд цэгцтэй ингэж бодож чаддаг. Тэгээ яг тэрийг гаргаж ирээд ингээд яг уул нь бол энэ бол ингээд яг ярих цаг байгаад штэ тий. Ярих талбар. Тэгээ яг ярих гэхээр ингээд
сарничдаг. Тэгээ би яа тэгдэм бол одоо би энийг жоохон тэмдэглэл хийж эсвэл болвол энэ ч авчирч ингэж баг уншмаар ч юм уу ч гэж бодох шиг тальт утасныхаа нотыг ингээд за би ямар нэг юм тэмдэглэлгүй юу. Наан дээр чинь би нэг юм хэлээ. Би нэг дээр нэг Монгол нэг newsletter байдаг аахгүй нэг хүний бичдэг. Тэгээ ерөнхийдөө нэг self help training юм хувь нэгжилтэй холбоотой newsletter. Гэхдээ айгүй сайн Монгол newsletter л дээ. Тэгээ тэрэн дээр санааг уургалах уу гэдэг нэг тийм нөгөө санаа авсан байхгүй. Тэрний үгээр ингээд санаа бол ингээд орж идэг гарч идэг ингээд урсгал ус шиг ингээл явж байдаг. Тэрийг тогтоож барьж уургалж авах нь айгүй чухал гэж байгаа байхгүй. Тэгээ би яг тэрийг бодчихсон. Нэрээ яг тийм биш. Миний одоо тэмдэглэл дээр хөтөлтэй юм нь ч ерөөсөл тэр юм биш тэг би ойлгосон. Тэгээ надад тэрнтэй холбоотой яг тэр санаа уургалах уу гэдэгтэй холбоотой төстөө нэг санаа орж ирсэн. Санаа ашигтай далавчтай за ингээд нисээ явчихдаг маш хурдан заяа. Бүтээлч байх тусмаа тэр далавч нь амар хурдан тэгээд алга болчихно. Ороод гараад нэг толгонд орж ирэл чи нөгөөдхөө баг тогтож амжих буцаагаан гарчдаг байхгүй. Тэгэд тэрийг би анзаардаг болсон соош ингээд гой санаа орж ирэх ч юм уу тэмдэглэлээрээ бичих гэсэн юм эргцүүлэл ч юм уу юм орж ирэнгүү би шууд утасныхаа нөтөрг ялс бичиж аваад тэрийгээ дараа нөгөө тэмдэглэл дээрээ дэлгэрүүл бичдэг байхгүй. Тэгэхгүй болохоор тий санаанууд чи ингээд нэг бүтэд ороод гараад яв. Би заримдаа тэрийг ингээд санах гад ингээд амар хичээдэг. Гэхдээ хамгийн гоё нь юу бясалгал хийж явах айгүйх тэр санаанууд буцаж орж ирдэг ингэж дууд юм уу яа гэм араа нөө. Тэгээд би тэрийг шууд газ бясалгалаа дуусчаад гаргаж бичээл утасныхаа тэмдэглэлээр биччихэл тэрийгээ дараа юуныхаа тэмдэглэлээр гараар ингээд бичдэг. Тэгэхээр нөгөө нэг чиний хэлээд байгаа санаанууд болохоор яг тэр элемент л да. Хүнд надад ч гэсэн зөндөө олонгой санаа төрдөг мөртлөө би тэрнийг одоо таваар нэг 20-30% ч юм уу нэг 40% ч юм уу магадгүй хэрэгтэй юмнуудыг тэмдэглэж авдаг байх. Үлдсэн нь тэгэл бас буцаал нисэдсэл явчихна. Тэгээ буургалж авч чаддаггүй байхгүй мартаад өнгөрчдөг. А заримдаа тэрийг анзаарахгүй яг тийм гой санаа би бодож ондоо гэдгээ давхар анзаарахгүйгээр ингээд бодоод дуусчихдаг байхгүй. Тэнгүүд бясалгал хийдэг осонс хойш нэг юм энэ бясалгалын ер нь deep down мөн чанар нь юу гэхээр бодож байгаагаа давхар бодох тухай ойлголт байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл би тэгж боддог доо гэж чи тэр бодлынхаа тухай бодож гэнэ гэдэг чинь л ерөөхдөө ямар нэмийг бясалгах гэж гэсэн үг. Хөндлөнгийн одоо ингээд байдлаар. Тэнгүүд тэр нөгөө нэг яг одоо би амар юм гоё юм бодоод байгаа, гоё санаа орж ирээд байгаа юм биш үү гэдгээ анзаарах сөхөөг бясалгал надад амар өгсөн юм шиг байна. Тэгж анзаардаг гэсэн сошиал тэрийг тэмдэглэж авах ухаан төрж байгаа юм чаас. Гэхдээ тэр надад амар гой санагцсан. Тэгээ би дээр чамтаа нөгөө нэг шеэрлсэн ном байгаад байгаа шүү дээ, тий. Тэр номыг би бас саяхан нөгөө Black Friday-гээр юу орон бүр би ч одоо энийг сонсоод би аудиогоор сонсчоо дахиад файлаар наваад одоо дахиад цаасаар наваад ерөөхдөө энийг би тэмдэглэж мэдрэл дотор нь юм тий хоёулаа энэ амар гоё. Тэгээд би болохоор нөгөө нэг өдрийн тэмдэглэл дээрээ бас амар хэм биччихсэн. Одоо нөгөө миний тэмдэглэл хөтлөх юмнууд амар их болсон чинь би саяхан биш бүр нилээд хэдэн сарын өмнө захтар явж байгаад нэг юм жижигхэн дэвтэр ягаад ч юм зүгээр нөгөө таалагдаад авцсан. Тэрийгээ би юунд ашиглахаа мэдэхгүй байгаад байсан байхгүй юу. Тэгээ амар хөөрхөн ийм түлхүүрний юм уу юм жижигхэн дэвтэр. Тэгээ би одоо энэ дэвтрийг зөвхөн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг анзаарах, таньж мэдэх тэрийгээ дүрсэлж хэлж одоо мэддэг болоход ашиглах гад ялангуяа энэ номдэр чинь амар нөгөө нэг зөндөө хүний төгөөмөл одоо мэдэрдэг сэтгэл хөдлөлөө тэрний цаад учир шатханыг тайлбарласан байгаа. Тэгээ би бодонгууд нэрээ бид нар ч одоо ерөөс ингээд баяртай ууртай сайд энтер гэдэг юм ерөнхий байдлаар ингээд сэтгэл хөдлөлөө амар их ерөглөө ачдаг. Яг юу мэдэрдэг байгаа ерөөс ингэж нөгөө нарийн дүрсэлж тайлбарлаж учир шалтгааныг энэ тэгж vocabulary байдгүй болохоор амар юм бүхэллэг байдлаар юм мэдэрдэг байсан юм байна гэдгээ би энэ номыг сонсоод энэ номыг би ингээл 2-3 сонссон аудиог сонссон хэрнээл өдөр болго ингээл ажиллаа хийж явахдаа заримдаа ингээд аудио ажиллаа гэж явахдаа хайд юм сонсбор бол номоо сонсдог. Apple podcast дээр байна уу тий? Apple podcast дээр байна уу тий? Нөгөө Audible гэдэг нөгөө аудио номнуудын юу байдаг шүү дээ. Аппликейшн татж аваад нөгөө аудио номнуудыг сонсдог тийм аппликейшн дээр байдаг хгүй. Тэрэн дээр нөө зохиогч нөр уншсан. Тэгээ амар гой санагдаад. Тэгээд би
энэ номыг тэгээд энэ дэвтрийг одоо зөвхөн сэтгэл хөдлөлийнхаа юмыг таньж мэдэх. Тэг би бас яг энэ өнөөдөр энэ тэм дэвтэр дээр би ихнийхээ ингээд ганц хоёрыг юм бичиж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яа заах би энэ уршиж байгаа гэсэн ярьчих. Би зүгээр юмыг яаж бодож гин хүн юу нь яаж боддсон бэ гэж анзаараад исэн чинь надад ийм хоёр юм анзаарагдлаа. Нэг нь олонгууд би ингээд заримдаа нэг юмыг ингээд яг нэг бодлыг амар олон дахин ингээд тавтаад бодоол repeat хийгээл бодоол яваад юм. Өнөө өглөө би ингээд гэрээс гараа явж байхдаа нэг хүнд нэг чатны хариу өгөндөө гэж ингээд бодсон байхгүй юу. Тэг чатны хариунд юу гэж өчөх вэ гэдгээ бодож байгаа байхгүй юу. Тэг бодоод олчингуудаа тэрийг ингээд дотроо ингээд ингэж хариу өгөндөө ингээд бодоол яг дахин нэг юм бодоол яваад тассан андарч байгаа байхгүй юу. А хоёр дахь нь олонгууд би ерөөсөө ямар нэг юм хийхээсээ ер нь хүн заяа зөвхөн би ч гэхээс илүү зөвхөн ямар нэг юм хийхээсээ өмнө заавал дотроо тэрийг ургуулж боддог. Өөрөөр хэлбэл за би одоо энэ аягийг хураагаад ашгалтайгонд одоо угаандаа гэдэг ч юм эсвэл өнөөдөр би яг тим хоол хийж идэндээ ингээд дотроо ингээд зурагладаг байна шүү дээ тий. Тэгээд тэрнийхээ дагуу үйлддэг бол таарах гэдэг байгаа байхгүй юу. Ер нь бол тэг бодохоор аюу сонин зарим нэг unfortunate юмыг магадгүй бид нар ямар нэгэн цагт толгойд дөрсөлж ботсон ч байхыг үгүйсэхгүй. Одоо нэг золгүй юм ч юм уу эсвэл нэг азгүй юм ч юм уу те. Тэгээ бодохоор ингээд толгой дотор явагдаж байгаа энэ дүрслэл зураглалууд чинь ер нь бол би нэг юм бас нэг юм сонсч байсан чинь бясалгалтыг ингэж тодорхойсон байхгүй. Чи ямар нэг юмд анхаарал хандуулж байгаа бол тэр чинь бясалгал гэсэн үг. Ямар нэг юмд энерги төвлөрчин гэдэг бол тэр өөрөө бясалгал гэсэн үг гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо би ингээл толгой дотор ямар нэгэн ингээл төрслээр бодоод ингээл байна гэдэг чинь ерөөхдөө би бясалгалаа. Тэр юмд анхаарлаа хөрвүүлж байгаа, энерги гаргаж байгаа гэсэн үг болох гэдэг байгаа байхгүй. Тэг яг хуу тиймэрхүү ингээд хүний нөгөө нэг thinking pattern гэж ярьдаг штэ ингээд юмыг бодох юм хэв маяг гэх юм уу. Тим юмыг амар анзаарч бас ингэ бичсэн чинь амарсан оо нэрэ тийм биш тэгээд амар тарих толгоогоо ухаж төгсөн лимитийн дад орол юм л. Нөгөө нэг би бас нөгөө өмнө хилжилээсэн шиг санагдав. Нөгөө галтгоон ингээ нөгөө цагаа өнгөрүүлэх аягүй дуртай. Хоолоо хийгээл ч юм уу. Тэгээ нүг тэр үедээ яг амар гоё таашаал авдаг. Тэг яг тэр бол нэг бясалгал. Тэгээ тэр нь яг миний бясалгал юм байна гэд. Тэгээ нөгөө яг энэ талаар ингэ бодоод эхлэнгүүт тэг колерсын зүгээр суух миний бясалгал гэдэг нэг хөө. Тэг колерсын миний сонсож байгаа. Тэр дуу шууд ингээд орж ирдэг байхгүй юу. Тэгээд би үсээ колерстай амар хайртай. Тэгэл shit яг бид нар ижлэхийн юм мэдэрч байгаа юм байна да гэж бодож тэр дууг ингээд сонсоод амар гоё идэг. Яг тэр дуу зохиож байгаа хүн яг энийг мэдрээд ингээд дуу бичсэн баг та. Зүгээр суух миний бясалгал гэдэг. Одоо зүгээр сухчин бол хамгийн бүтээлч үйл хамгийн гоё амралт байгаа хгүй ер нь л одоо сүүлийн үед би бас миний итгэл үнэмшил ийм би процесст аягүй итгэдэг болж байгаа. Яг өмнө ингээд зүв гэж боддог байсан. Гэхдээ би тэрийг яг ингэж тэрэнд яг ингэж итгэдэггүй яг итгэдэг л байсан л ах л та. Гэхдээ тэрэнд илүү их итгэл үнэмшил ингээд өгөөд тэрийг илүү ингээд ойлгоод утга учир өгөөд эхэлж ийн л та процесс гэдэг юмд. Хэрвээ чамаа хүсвэл би дараагийн дугаар дээр relationshipтэй холбоотой юм ярихыг бодож байна. Яагаад гэхээр би яг ингээд хамгийн сүүлийн relationship-ээ өнгөрсөн 3 сар дуусгасан байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш би яг ингээд сүүлийн ер нь хамт одоо нэг relationship бас өмнө ингээд уулзч ирсэн хүмүүс ингээд бодохоор хаана яг юусоо болохгүй байсан байна. Юу болохгүй байсан байна. Тэрэн дотор надаас хамааралтай юм нөтөө юу байсан байна. Нөгөө хүнээс хамааралтай эсвэл нөхцөл байдал аль нь ингээд нэг болохгүй байсан юм юу вэ гэдгийг бас амар задлал ингээд бодоол бичиж байгаа байхгүй юу. Яг тэрийг асуул яриу сонирхолтой гэж мэдгэл юм шиг санагдаж байна. Яагаад гэхээр би өнөөдөр яг нэг инциденсийг нэг явдлыг одоо нэг
ингээ бүр амар задлаад хитэн хууц битсэн баггүй юу? Яг тэр нь юу болсон бэ? Яагаад ингэсэн бэ гэдэг ч юм уу. Тэнгүүт надад амар том инсайт өгч байгаа байхгүй юу? Яг л зөвхөн нэг юм хэдхэн цагийн үйл явдлын хооронд юу болж өнгөрснөгийг би ингээд өөрөөхөө санаж байгаагаар ингээд задлаад бичихэд би юусоо тэр нарийн шим анзаарч хараагүй юм байна. Яг уу ер нь би амьдрал хахад уршлаас харахад юм болоод өнгөрсөн юм яг тэр цаг үед нь ч юм уу дараах нь ерөөсөө хүн мэддгүү ингээд он цаг хугацаа өнгөрхийн хэрээр тэрийг ингээд дээрээс харах ч юм уу хөндлөнгөөс харах чадвар нь илүү сайжирдаг юм шиг байгаа. Эсвэл тухайн үеийн бүр амар интенс сэтгэл хөдлөл нь арилаад зөвхөн тэр үйл явдлыг юм обжективнүүдээр ингээд хөндлөнгийнүүдээр төвийн байр суурьнаас харах юм бүрдд юм уу? I don't know. Гэхдээ би яг ингээд сүүлийн үед тэр нөр relationshipтэй холбоотой юм дээр яг яасан бэ гэл ингээл миний юм надаас шалтгааллах юм юу байсан? Би юу зөв хийсэн, юу буруу хийсэн? Тэр хүн яасан бэ? Тэр гээд амар бодоод байгаа. За яхаа зүгээр хүсвэл тэр хоёр тэр талаар амар ярьж болох юм. Них амар тийм нарийн ширийн хувийн дэтэл ярихгүйгээр зүгээр ерэн зүгээр ингээд одоо жижигхэн ганц тохиолдлыг ингээд жишээ олгож авдаг ч юм уу те ингээд нэг чи хоёулаа чинь нэг хялгасыг баг туу усуултал нь ярьдаг чадвартай ус шүү те яриг үйл нэр юм зөндөө тэгэнгүүт одоо зулаа их чинь яг үнэндээ бас relationship-ийн талаар ярья гэд барыг л дөнгөж барыг хагас жилийн өмнө хэлсэн баг шүү те хоёулангач нэг brainstorming айд дотор байсан баха. Ярих уу гэж айгүй олон удаа асуусан. Тэгээд би яг үндэ бас бэлэн биш байгаад байна. Би ийм юм ярмааргүй байна гэд энэ сэдвийг айгүй хоошин тавьсан. Тэгээд дараагийнхаа сэдвээр ярий. Тэгээд таныг яг зүгээр хайлт яг тийзер болгоод орхичиход зүгээр таныг ингээд саяны задлж бичээд энэ төргээд ярьж байгааг чинь сонсоход та хитэн арай та айгүй их нөгөө нэг хитрхи их ажиллаад байгаа юм шиг одоо нөгөө та яг өөрөө хэлсэн шүү дээ бид нар ингээд амьдралын жижигхэн зүйлийг айгүй их асуудал болгоод идэг гэ та өөрөө яг өмнө хэлсэн шүү дээ. Тэг гэтэл амьдрал чинь ингээд утга учир нь юу юм асуудлаас асуудлын хооронд яваад байгаа юм уу? Аз жаргал гэдэг чинь ингээд эцсийн юм уу? Тэгээд аз жаргалтай болох гэдэг асуудал үүсгээд байгаа юм уу? Энэ тэрийг та ярьсан шүү дээ, тий. Тэнгүүт надад та яг relationship гэдгийг тэгж задлж бичтэл тэгж асуудал бичтэл одоо тийх шаардлага байна уу л гэж бодчихлээ л да. Гүй яг уу тий яг зүгээр хэрвээ таныг тийм юм хийлгэж байгаа бол яг илүү их нөгөө нэг тэр өөрийнхөө талаар ойлгох гэж хичээж байгаа байх гэж зүгээр тааж байна. Зүгээр тэр relationship бол зүгээр нэг юм өдөөгч байсан. Тэгээд та тэр кейс дээрээс та өөрийнхөө талаар илүү их мэдэж авах гэж байна. Эсвэл бол нөгөө хүнийхээ талаар судалгаа хийж байгаа ч юм уу тий. Тэрнээс биш харилцаа, хосын харилцаа гэдэг бол нэг тийм айхтар гүн гүнзгий за нөгөө нэг юм нарийн одоо тайлбар шаардлагатай биш юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгвэл надад амар сонирхолтой санагч нь яг хрийн тал дээр хоёулаа амар өөр байр суурьтай байж мэдэх юм байна. Тийм ээ. Би бол зүгээр л би бүр ямар ч тийм шаардлагагүй гэж боддог. Зүгээр л ингээд хөврөх ёстой гэж боддог. Урсах ёстой гэж. Манай энэ хашааны дээгүүр нэг муур юм уу? Нэг юм явж байна. Сүүлнийх нь үзэр цагаан юм байна. Хар өнгөтэй мөр сүүлийн цагаан. Anyway, тэгтээ наа чи амар сонирхолтой санагч яагаад чи тэгж боддог вэ гэдэг чинь бүр сонирхолтой санагдчих надад. Энэ сэдвэрээ удахгүй ярих уу? Тэгээ надад бол наа чи бүр үнэхээр сонирхолтой байна. Тэгээд би ч гэсэн би бол яг яагаад задлж бичих болсон юм? Яг яагаад тэгж айхтар юм болов аа. Тэгээд тэр дундаас ямар дүгнэлт гарсан юм?
Тэр харилцаа ямар харилцаа байсан? Та тэнцэнээс одоо ямар хүлээлттэй байсан? Тэр хүн тийм одоо амар олон ингэ асуудлууд гарч ирнэ л дээ. Тэр хүнтэйгээ та яг бүр ойлголцсон уу? Тэр хүн чинь бас танаас юу хүлээж ийсэн ч гэдэг юм уу те. Амар олон юм ярьж байгаа. Дараа нь Потрийг нөгөө нэг яагаад тэгсэн бэ ч юм уу эсвэл тэгж бичсний дараа юу зарим нэг зүйлс яагаад ингэ тодорхойлсон бэ? Тэгж бичүүгээс бол би тэрийг олж харахгүйсэн ч юм уу. Нэг тийм хүмүүсийг тайлбарлах юм бол make sense хийж магадгүй, make sense хийхгүй ч хийж магадгүй. Гэхдээ зүгээр бас teaser болоод хэлэхэд юмыг задлж ирчих нь миний нөгөө нэг юмыг process хийх нэг арга барил ахгүй юу. Би зүгээр ингээд бодоолохоор ингээд нэг юм толгой дотор юмнууд ингээд орооцолдоод байдаг. Тэгээ тэрийг нөгөө нэг орооцолтойг нь гаргаад нэг эмх зэгцтэй болгоод нөгөө утсыг ингээд зангилэрч утсыг ингээд буцаагаад ингээд нэг яадаг шиг тэгж хийх процесс нь миний ингээд гараар бичих нэг юм юу гэх юм уу. Тэгжээж нөгөө нэг тэр бодлыг бодож дуусгаад ингэсэн ийм юм болоод өнгөрсөн маань гэдэг тэр дүгнэлтийг гаргаж авдаг болохоор яг тэрийг хүмүүс нөгөө тэгтлэн задлж ичихээр нөгөө хүмүүс заримдаа амар нэг амар seriously хүлээж аваад амар ингээд юу яагаад гэж магадгүй. Serious амар санагдлаа шүү дээ. Би бол ер нь өдөр болгон би амар их юм бичдэг. Ерөөсөө л ингээд бичээл байж идэг хүн байхгүй. Тэгэхээр нөгөө надад бол амар хэвэн санаг би ч баг ингээд за энэ хоолыг тэгэхэд ямар баг төрсөн бэ гэдгээ хүртэл баг бичих нь хоолгүй байдаг хүн болохоор надад бол ингээд юм бичих нь тиймэрхүү юмыг бичих нь задлж бичих нь ч юм уу надад амар хэвэн санагддаг. Гэхдээ хав зүр бусад хүмүүст бас амар санагдахыг үгүйсэхгүй. Угаасаа ч ирнэ бас freak out сонирхолтой юм шиг сонсогдож магадгүй хүмүүс тийг бичдэггүй бол. That's so амар normal. Хүнийгч бодох нь бас амар normal. Тий. Би болохоор яадаг вэ гэсэн чи яг би болохоор бас бичдэг заяа. Гэхдээ тань шиг яг задлал бичдэг үгээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ би зүгээр юун дээр бичдэг вэ гэхээр заримдаа ямар нэгэн ингээд бодолтой хариулт олохгүй байх юм бол кейсээ бичээд энэ ингэсэн би тэгсэн гэд ChatGPT-гээс асуудаг. Яг уу миний ChatGPT миний тархимдаа өөрөөс асууж байгаа. За ингэсэн байна гэд. Тэгээд юу хаа нөгөө одоо нэг энэ мастер хичээл үзээд явахаар би одоо нэг юм ойлгосон юм шүү дээ. Явж энэ мастер хичээл шүү дээ. Хүнд нөгөө нэг бодох арга их ч юм уу эсвэл нэг тийм нөгөө юмыг заад юм байна юусэн. Яаж бодохыг заад юм гэх юм уу? Одоо юу ямар өнцгөр яаж бодохыг заадаг гэх юм уу? Тэгэнгүүт нөгөө нэг ингээд миний өмнө асуудалд ямар нэг юм хандаг байсан тэрийг шийдвэрлэдэг байсан ч юм уу тэрийг ойлгох гэж оролддог бас арга барил ингээд 180 градус зэрэгцсэн ер нь бол тийм байгаад байгаа. Thinking арга барил ойлонгийн дараагийн юм халуухан сэдв болох нэ. Тий. Тэгтээ нэг юм байгаа нэг хоёулаа чинь нэг найз нөхдөдтэй холбоотой нэг дугаар ирсэн шүү дээ. Оруулаг байгаа гэж би чамд хэлсэн шүү дээ. Тэр дугаарыг хизээ оруулах уу хоёулаа? Энэ одоо бичиж байгаа дугаарын дараа оруулах уу эсвэл өмнө нь оруулах уу чи юу гэж бодож байна? Юу хитэж чад. Зэрэг оруулах юм уу? За яг энэ дугаараа оруулчих заяа. Тэгээд тэр найз нөхдөд холбоотой дугаар оруулаад тэгээд дараа нь тэр relationshipтэй холбоотой дугаараа нэг хэд хоногийн зайтай оруулчих. За тэгье. За тэгвэл хоёулаа энэ дугаарыг тэгээд дуусгахгүй да. За тэгье. Баазар байна. Бараг 2 цаг ирсэн бохоо хоёулаа ч нэг суухаар аж угаасаа тэгдэм дөө. Яг 1 цаг 2 цаг болчихлоо. Гоё ярьлаа. За. Тэглээ. За тэгээд хүмүүс сонсохгүйсэн чи яах вэ? Хоёулаа хүмүүс сонсохгүй яах вэ? Одоо бүр цагаан дагсан. Гэхдээ хүм сонсохгүй байгаа гэж бодохоор баг амар ингээд бие барьж барихгүйгээр нэг амар яахгүйгээр хүнд зориулж ярьж байгаа гэдээ утгаар биш ингээд зүгээр л хоорондоо conversation өсгөж байгаа юм шиг байхаар амар илүү амар санагддаг болцсон мөлий бодоод байгаа. Сарын тэмдэг гэд нэр хүчмөр юм шүү баг. Би олонгууд сая усан дорж явахдаа хоёулынх ч баг дундаа шеэрлдэг өдрийн тэмдэглэл баг хийгээд байгаа юм биш үү гэж бодогдсон шүү дээ. Дундын өдрийн тэмдэглэл юм ааш.
Одоо яг заавмаа гайгүй болж байгаа болохоор жоо хойрхон битгэл үзье тий. Тэгээ би ч гэсэндээ хүмүүс эдитлэхэд их амар асуудал үүсэхгүй болохоор энэ дугаарыг ч гэсэндээ би бас эдитлэхэд оруулж хэлэх гэж бодож байна. За Тэгвэл дуусгая да. дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. За баярлалаа.